За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Боловсролын тухай ярилцах Ундрал подкастын шинэ бүлэг маань боловсролын салхи цахим шилжилт гэсэн сэдвийн хүрээнд явж байгаа. За энэхүү сэдвтээ бид боловсролын цахим шилжилтийг манлайлан ажиллаж байгаа манлайлагчтайгаа урьж оролцуулж байгаа лээ. За энэ удаагийн дугаар дээр Maxim компани үүсгэн байгуулагч Захирал Баяр хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Танай хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. За гарсан дугаараас нь хойш тогтмол үзэж байгаа. Ерөнхийдөө яг нийгэм рүү чиглэсэн цаг үе олсон. За энэ боловсролын салбарын сайн туршлагыг бас бусад хүмүүстээ түгээн дэлгэрүүлэх юм гэгээлэг контент хийж байгаа. Танай хамт олонд бас баяр хүргэе. За баярлалаа. Тэгээ хоёулаа ярианыхаа эхлэлийг танай компани тухай гаргаж байгаа үндсэн бүтээгдэхүүнийхээ талаар ерөнхийдөө танилцуулаад яриагаа эхлэе гэж бодож байна. За манай компани 2017 онд байгуулагдаад за одоо 8 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. Боловсролын салбарын цахим шилжилт болон эрүүл мэндийн салбар, гадаад руу програм хангамжийн экспорт гэд хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. За тэгээ яг цахим шилжилт гэж шууд шилжилт хийлээгээд хийждэг юм бол биш. Хэрэглэгчээ эхлээ бэлдэн, хардвер дэд үтцээ бэлдэн, софтверээ бэлдэн, контент за хамгийн сүүлд нь явсараад багш суугчдын хандлагыг өөрчлөх гэсэн юм нөлөөллийн ажлуудыг бас хийгээд явж байна. Ер нь яг анхны боловсрол талдаа хийсэн бүтээгдэхүүн нь юу байсан бэ? Анх яг бид нэр Солонгосоос програм хангамж хөгжүүлэлтийн ажлыг Монголд аваад код бичээд буцаага явуулдаг. Энийг ийм ажил хийдэг байсан. За тэгээд захиалагч компани маань Солонгос улсын боловсрол эрүүл мэндийн салбарт шалгалтын систем контент хөгжүүлдэг ийм компани байсан. За тэгээд ковидоос өмнө бид 17 оноос эхлээд тэр шалгалт гэдэг нь өөрөө одоо маш их өндөр хариуцлагатай шалгалтын аюулгүй байдал, даалгаврын одоо найдвартай байдал магадгүй 10,000 хүүхд зэрэг шалгалт эхлэхэд нэг хугацаанд нэг агшин зэрэг эхлэх ёстой. Гэт маш олон шаардлагууд байсан. Тэгээд гаргасан шаардлагын дагуу бид нар хөгжүүлэлтээ хийгээд тухайн орн руугаа экспортлоод за шалгалтын үйл ажиллагааг нэлээд доктортой явуулаад тэгээд Солонгосын одоо ихтэй сургуулиуд болон EBS-үдэд тухайн системээ нэвтэрч гисэн. За тэгээд эндээс юу болгосон бэ гэхээр ерөөдөө гадны цахим шилжилт гээд бид энэ багшийн цаг хугацааг хэмжиж байгаа даалгаврын сан сурагчдын хоцрогдлыг үнэлэх маш олон чиглэлээр хийгээд тэнд амжилт олж байгаа юм чинь бид бас эндээ хийж болох юм а гэдэг саналыг Солонгос талдаа тавиад танаа сургалтын хөтөлбөрт нийцсэн байгаа бүтцийг бид нар өөрсдөө гурваа одоо хөрвүүлээд ингээд бид нар дотоод бас нэг юм л ажиллагаа явуулмаар байна гэдэг саналыг тавиад тэгээд окей та хэд манд өөрсдөө аваад яваа гэд. Тэгээд энэ үндсэн дээрээс бол хийж гисэн. Тэгээд хийгээд игсэн ч гэсэн одоо яг тухайн үед тэр 2018-19 онд яг цахим шилжилттэй холбоотой ойлголт бас төдийлөн байхгүй. Сургууль дээр нөгөө мэдээлэл зүйн анги айгуу хуучсан компьютеруудтай яг хэрэглээд нэвтрүүлэг хийхээр бас болж өгөхгүй байгаадсэн. Тэгээд даазуулж гэдэг юм уу эсвэл нөхцөл байдал тэгж таард юм уу ковид болсон. За тэгээд 2020 онд яг 15 сургууль яамаас хойрлж өгөөд системээ турших боломжийг олгоод за тэгээд 2020 оны 10 сараас 12 сар хүртэл маш ачаалттай ажилласан. Тэгтээ маш амжилттай ажилласан. Ер нь нөгөө ихэнх хүмүүсүүд чинь газрууд компаниуд бүтээгдэхүүнээ Монголдөө туршаад сайн үр дүн гаргаад тэгээд тэрийг экспортлъя гэдэг үс танаа эсэргээр тий Солонгост эхэлж туршаад тэгээд тэрнийхээ сайн туршлагыг Монголдо оруулж ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Солонгост ер нь танаа системийг бүтээгдэхүүнийг хичнээн хэрэглэж хичнээн сургуулиуд ашиглаж явж байгаа бай. Одоо ер нь бол технологи суурьтайгаар дэлхий автгаа боллоо гэж үзэж болох гэдэг. Заавал Солонгос гэлтгүүгээр Монголч гэлтгүүгээр ерөөдөө Солонгосын нэг стартап компани Монголын хоёр нэг компани хоёр нийлээд өөрсдийнх нь чаддаг зүйлсүүдийг нийлүүлээд аль аль менежментэд өөрсдийнхөө хоорондоо авч явъя гээд Солонгост одоогоор яг нэг аймгийн 1000 орчим сургууль 2020 оноос ашиглаж байгаа систем байна. Солонгосын боловсролын яам, эрүүл мэндийн яамны бас төслүүд байна. За Монголд бас бид өөрсдөө хариуцсан ажлыг сайн хийлээ гэж үзээд за хоёр компани нийлээд одоо бид хэд Филиппин, Непал, Индонез, Европын хэд хэдэн орнууд руу яг юм үнэлгээний чиглэлээр бас энэ хамтарсан бизнесүүдийг хийж явж байна. Үнэлгээ хэрэг шалгалт гэсэн үг шүү дээ. Тий, үнэлгээ. Тий, үнэлгээний дотроо маш олон үнэлгээнүүд байж болно. Тий. Тэрийг задлуул. Яг задлуул яг сонирхолтой л доо. Тий. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийн хувьд одоо 9 сарын 1-ээс хичээлийн шинжил эхэлнэ. За үүнтэй холбоотой онцлог үнэлгээнүүд бол явагдаж эхэлж байгаа. Яг одоо тухайн анги төвшөөд орсон 8 дугаар ангийн хүүхэд 7 дугаар ангийн агуулгыг бүрэн эзэмсэн байна уу? Аль хүүхэд ямар хоцрогдолтой байна уу гэдгийг ихнэр үнэлэх нь байна. За түүний дараагаас нь mid term, final term гэдэг нэг явцын шалгалтууд бас байна. За яг шалгалт гэлэхээр манайх үнэлж байгаа юм шиг биш. Багш өөрөө даалгаврын сангаа систем рүү оруулаад хүүхдүүдээ одоо үнэлэх
бүтэн хичээлийн жилийн багш хүмүүсийн төлөвлөлөөд шалгалтуудаа зохион байгуулах. За ингээд саяны хэдэн шалгалтаар бас зогсохгүй өвлийн түвшин тогтоох, хаврын түвшин тогтоох, эсд ерхий шалгалтын урьдчилан сорилгууд, за сая PISA гэдэг олон улсын шалгалтууд Монголд бас явагдлаа. Түүний одоо урьдчилсан mock testүүд, за IELTS, IBT-ийн mock test. Гээд сурагч руу чиглэсэн юм шалгалтууд явсан. За явсаар байгаад сурагчийг сайн оноо агуулгахын тулд багш өөрөө бас чадвартай байх хэрэгтэй байна гэдэг зүйлс ерөөдөө бас ажиглагдаж эхэлж байгаа. За тэнгууд багшийн чадамжийн үнэлэх шалгалтууд, багшийн харилцаа, төрийн албан агчийн ёс зүй, хууль, одоо найлбал албан тушаалын эсрэг хуулийнхын ойлголтын нэр байна. Ингээд ерөөдөө энэ бид нар үнэлгээгээр дамжуулаад гарааны үнэлгээ болон барааны үнэлгээ. Одоо ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа бол одоо ямар түвшинд байна, бид яг юугийн төлөвлөгөө заах ёстой вэ гэдгийг онцлоод, за тэрнийхэн дараа сургалтынхаа хөтөлбөрүүдийг төлөвлөөд, за хамгийн сүүлд нь барааны үнэлгээ буюу анх юм байсан сурагч багш одоо тухайн хичээлийн жилийн эцэст одоо ийм болж өссөн байна гэдэг ийм репортыг тайлан гаргаж өгснөөрөө бид яг хаана явж байгаагаа мэдэх, багш сурагчдыг ерөнхийдөө хичээлээ өөртөө төлөвлөх, бие дагаа сурах одоо ийм луужин маягийн үргийг бас давхар гүйцэтгэж байгаа юм шиг байл. Юм шиг байлээ гэж. Тэгээ ер нь одоо 2020 оноос хойш гэхэр чинь 20 онд анхны 15 сургууль эхэлсэн гээ. Тэгээ одоо ер нь нийт Монголд татагдсан байдлаар хичнээн шалгалт хийж яваа. Тим статистик тоонууд байна уу? Байна. Одоогор манай дээр салбарын нийлсэн 250 мянга гаруй даалгаврын сан үүссэн байна. За улсын хэмжээнд баг бүх сургуулиас ямар нэгэн байдлаар үнэлгээ авсан байна. Төрийн албагч, эрүүл мэндийн салбарын нийгэмлэг холбоод гэж байд. Зүрхний эмч нарын нийгэмлэг, дотрийн холбоо, чих хамар хоолой, хүүхд сувилгын нийгэмлэг гэдэг. Эдгээр холбоодуудын шалгалтууд бас ахлах тэргүүлэх зэргийн шалгалтууд бол сүүлийн 3 жилээс явагдаж байна. Нэмэлтээр санхүүгийн зохицуулахаар оны тусгай зөвшөөрлийн шалгалтууд, гадаад талын шалгалтууд гээд давхарцсан тоогоор одоогийн байдлаар бараг 3 сая орчим хүн шалгалтыг захимаар зохион байгуулдаг. Тэгэхээр ер нь нэлийн баг бүх хүнээс авсан байна гэсэн үг шүү дээ Монгол улсын 3 сая гэхээр. Яг нь тийм. Тэгэхээр яг систем дангаан систем байгаад контент бол энэ хоосон сав болчихж байгаа. Систем байгаад контент байсан хэрнээ хэрэглээг нь хүмүүстээ мэдрүүлж чадахгүй бол энэ бас одоо бизнес болж чадахгүй байна гэсэн үг. Тэхийн тулд бид нөгөө хэрэглэгчээ бэлдэх, захимаар шалгалт өгөх дадлыг суулгах, энэ үндэснээр ийм репорт гаргаснараа ямар давуу талтай гэдгээ ойлгуулахын тулд баг саяны 3 сая хүний бараг 90% манай хүн төлбөрөөр үйлчлэгээ өгсөн байж байгаа. Багшийн ачааллыг бууруулмаар байна. Энэ чинь ингээд шинэ бидрэлээр буюу зах зээл үүсгэж чинь хэрэглэгчээ бигдээд сургаад дасгаад за ингээд өдөр тутмынхаа амьдралд нь оруулахын төлөө бас хичээсний үр дүн нь одоо энэ жилээс бас нэлээд төлөвлөгөө гарч ирж байна гэж харж байна. Хэрэглэгчээ бэлдэх гээд байна шүү дээ. Энийг ер нь жоохон гоё дэлгэрүүлж яривал тий яг хэрэглэгчээ бэлтгэхэд бол ямар үйлслүүд хийж ийн тэ хэрэглэгчээ хэрэг бэлдэхгүй бол ямар эрсдэл гарахаар байна гэдэг талаас нь. За тэгс. Тэгээд хэрэглэгчээ яг бэлдээ гэдгсэн сургуулийн орчин нөхцөл төр нөгөө мэдээлэл зүйтэй хуучин компьютер байдаг. Бусдаар одоо анги дахин байдаггүй. Тэгээ боловсролын яамнаас идүүтэн персон гэдэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. За тэгээд тэр маань нөгөө захим суурьтай платформ дээр суурилсан англи хэл болон математикийн хөтөлбөр байсан. Тэгээ заавал захим суурьтай явахын тулд захим дэд үтс шаардлагатай болсон. За ингээ 2023 онд зөвхөн Монгол улс мөнгөтэй байдаг бол бүх сургуультай бид нар компьютер хүүхдийн тоогоор аваад өгмөр байна гэдэг юм хүсэлтэй байгаагаа их хамтлан сайдвал хэлж ирсэн. Гэтэл нэг дургууталтай авъя гэхээр улсын төсөв мэдээж хүрэхгүй. За ийм нөхцөл байдалтай байсан учраас бид бүхэн Солонгосын Naver гэдэг корпорац санал тавиад компанид та бүхэн одоо лизингээр буюу одоо бид нар ипотекийн зээлээ байр хадагтай адилхан хардверийн тоног төхөөрөмжийг хөнгөлөлтөй нөхцлөөр санал болгооч гэдэг саналыг тавиад хоёр дэлхийн уулзалтууд хийгээд тэгээ явсаар байгаа эцсийн үр дүндээ нэлээд хайтайхан модель гарч ирсэн. За үр дүндээ сургууль одоо сумын сургууль маань урьдчилгаа бараг 5 сая төгрөг төлөөд 31 ширхэг компьютертэй, ухаалаг самбартай, Wi-Fi цацагчтай ингээд суурийн захим шилжилтийн дэд үтцтэй болох ухаалаг анги гэдэг ийм төслийг бас эхлүүлсэн. За тэгээд одоогийн байдлаар бид нар улсын хэмжээнд 330 орчим сургууль дээр захим анги гээд дэд бүтцийг бий байгуулад үүн дээрээ идүүтэн персон мэдлэг захим сургуулийн хүүхдүүд боловсролын үнэлгээний төвийн шалгалтууд болон одоо бусад мэргэжлийн багш нар маань захим ангитай одоо өөрсдийнхөө онцлог таарсан хичээл сургалтын үйл ажиллагаагаа бол явуулж байна. Тэгэхээр ер нь хэдэн компьютер гэсэн үг лээ? 31 ширхэг компьютер гээд 300 сургууль гээд тухайд бол эхэлж ирсэн. Нийтдээ яг 10,000 ширхэг ийм девайс
бэлэн байжсэн одоо supplier vendor компаниуд тухайд бол байхгүйсэн. Нэгдүгээр 10,000 Монгол улс мөнгөний төлөө авъя гэхээр бас боломжгүй байсан. Тэгэхээр яг цаг үеэ болсон зөв шийдэл болсон гэж бол бодож байгаа. Тэгээд тухайн компьютер маань яг Солонгос улсын ерөнхий боловсролын сургуульд ашиглагдаж байгаа ийм бүтээгдэхүүнийг Монгол улстойгоо яг сумын сургуулийн хүүхд яг адилхан инфра буюу дэд үтцээр ашиглах ийм боломжийг олгосон. Тэгээд ухаалаг ангитай дэд үтц компьютертэй болцсон ч гэсэн дахиад нөгөө интернет сүлжээний асуудлууд гарч ирсэн. Яг сургууль дээр одоо өндөр хурдны интернет байхгүй эрдэнэт гэж ярьдаг сургуулиуд дээрээс цэцтийгээд төхөөрөмж юм хурдан болгодох яг одоо ингээд синхрон сургалтуудыг явъя гэхээр болохгүй болж таарад за яамны зүгээс бас энэ интернетийн урсгалыг хөгжлөх буюу одоо нээлттэй байдлаар оператор компаниуд үйлчлэгийг үзүүлэх. За ингээд дэд бүтсэн шийдэгдээд интернет маань шийдэгдээд за одоо үлдсэн нь бол бид нар контент софтвер илүү одоо сургалтын чанарыг сайжруулах гэсэн юм ажлууд хийгдэж байна. Хэрэглэгчийг бол гээд дэд бүтц тал руугаа нэлээд дэд бүтц тал руу л ингэ явцсан. Дараагийнх нь гэтэл одоо яг цахимаар хөөхд систем рүү нэвтэрч ороод шалгалтаа өгөөд ажиллаж үзээд хэдэн он авсан дээр бүгд өөр өөр дээрээ дүнэлтийгээд чадахгүй байгаа даалгавраа харангуйтаа сургачийнхаа айл үзэндээс би яаж ажиллах вэ? Даалгаврын тавилыг хараад одоо блупринтийн дагуу энэ бол одоо 10 дугаар ангийн ийм шатрыг шалгаж байгаа ийм даалгавар байна. Энэ таних чадвар хүүхдэд бас өөртөө хэрэгтэй байж байгаа. За ингэснээр юу болох вэ гэхээр хүүхэд багшийн оролцоо зүгээр өөрөө бие дагаад би ийм оноо авч ийн ингэж байгаа учраас энэ дээрээ би алдсан юм байна. Ингэж ийм хөө байдлаар би сурцгаа гэдэг нэгдүгээр мотивац болж өгч байна. За хоёрдугаар яг шалгалтыг бид нар өнгөрсөн хугацаанд яаж авдаг гэсэн юм гэхээр магадгүй нэг хариуцлагатай шалгалтыг авцсан. Багш 7 хоногийн дараа засаар байгаа Excel дээр нэгтгэхэд 7 хоногийн дараа сурагч бат тэд оноо авлаа гэдэг хангалттай оноо авцсан гэж санаа. За хүүхд би ингээ муу оноо авц тэ. Одоо тэгээ яах? Би муу оноо авцсан. Магадгүй муу авсныхаа мэдээд би өөрөө бие дагаа хичээ сайжраа гэдэг хүүхд магадгүй бэлдэж болно. Гэвч яг тэр шалгалтыг дахиж багш юу нь бол авдаггүй байхгүй. Энэ агуулга үзээд дууссан ингээд дараагийн өөр шинэ агуулгууд эхлэе явчих. Тэгэхээр бидний хувьд бас яадгүй гэхээр нөгөө тухайн шалгалтыг дахин өгөх боломжийг олгодог. Анхны он бол хүүхд муу байсан байж болно. Тэгээ хүссэн тоогоороо хүүхд дахин одоо олон дахин удаа өгөх боломжийг олгож байгаа. За ингээд үзэхээр дийлэнх хүүхдүүд шөнийн цагаар систем дээр ороод одоо автобусанд явах байт юм уу төгжрөх байт юм уу гэртээ аль болох боломжтой газар цагаар уцаараа ороод дахин өөрөөгөө үнэлсээр байгаад 100-аас 100 авч санаа намардаг хүүхдүүд бас байна. Тэр айгу барах штэ. Харин тийм байна тий. Тэгээд шүн ингээ сервер дээр лого харж хахад л ингээ хүүхдүүд ороод ажиллаад байгаа байхгүй. Муу авцсан. Тэгтээ анх одоо магадгүй 100 оноос 30 оноо авчихсан хүүхд бол тухайн даалгаврыг 200 ажиллаад 100-аас 100 оноо аваад ингээ сэтгэл нь хандаг. Би нэг юмны ард гарлаа гэсэн итгэлтэй болдог. За тэгээд багшийн оролцоогүйгээр энэ бодлогыг яаж утсан байна гэдээ багшийн ачааллыг давхар бууруулах ийм эерэг талууд бас ажиглагдсан. Тийм тий. Ер нь бол нөгөө ус боловсрол сурах гэдэг чинь хүүхдийн хувьд нэг шинэ агуулга дахин давтаж яг өөрийн болгож ижил яг тэр одоо мэдлэг болж өрт үлдчих шиг амлдаг тий. Тэнгүүд яг энийг нөгөө мэдлэг олгож давтан үүсгэхийн тулд одоо багшийн хувьд хүүхэд болгон дээр тийм бол одоо 200 удаагийн шалгалт авах нь хэцүү шүү дээ тий. Тэгэхээр яалтчгүй тэн дээр бол технологийн одоо давуу тал гарч ирж байгаа. Тэгэхээр хоёулаа нэгэнд нөгөө шалгалт үнэлгээ давтан өгөх гэдэг агуулга ярьж байгааг ер нь зарим хүмүүсүүд ингээд ийм эсрэг байр суурьтай байдаг шүү дээ шалгалт аваад ямар хэрэгтэй юм те одоо ингээд урд нь бас бид нар бас шалгалт өгдөг байсан хуулж муулаад өгчдөг байсан ч гэдэг юм ингээд нэг ийм шалгалтын дээр нэг ач холбогдол өгдөг хүмүүсүүд байдаг. Тэгэхээр одоо сүүлийн жилүүдэд ингээд олон төрлийн үнэлгээнд дээр ингэж ажиллаж байгаа хүний хувьд харахад шалгалт ер нь яг яагаад ач холбогдолтой юм бэ те гэдэг талаас нь жоохон тайлбарлал. Шалгалт уу? Ач холбогдолтой л орж байгаа. Ер нь тэр ач холбогдол олон улсын одоо авч байгаа том шалгалтууд байна. Альц IBT одоо GMAT SAT гэдэг юм. Бүгд ерөөхдөө нөгөө тестэн сонгох даалгавруудаас бүрдсэн бүтцтэй байж байгаа. Гэтэл яг сонгох даалгавар манай одоо улсын эрсдийн шалгалт гэсэн ерөөхдөө сонгох даалгавраар явж байна. Сонгох даалгавар гэдэг нь өөрөө нөгөө талаас memorize тест гэсэн арга зүй явж байгаа. Бүгд хэрэг сайн цээжсэн бэ гэдгийг нэг талаас шалгах гэдэг гэсэн үг. Багт уншихгүй байжгаад би бүх хариултын дан ийг бүгэлдэхэд магадгүй одоо 5 хариулт байсан бол 20% найдвартай хийгээд гараад ирэх. Гэтэл дараагийн шат нь одоо юу болж таарч байгаа нөхөр даалгаврын арга зүй дээр knowledge based test гэдэг арга зүй гарч ирж байгаа. Мэдлэг суурьтай үнэлгээний арга зүй. За энэ маань одоо яг Монгол улсад саяхан авагдсантай PISA-гийн шалгалттай адилхан. Одоо яг уншиж ойлгоод өөрийнхөө яг мэдж байгаа төвшөнд ингээ хариулах. Тестээр магадгүй аль нэг хариултыг сонгоцсон бол дараагийн асуултууд дээр нь яагаад сонгосон бэ гэдэг гаргалгаагаа тайлбарлаж бичих. За ийм болчих. За тэнгууд дараагийнх нь бид нар систем рүү шилжснээрээ мультимедиа буюу одоо мультимедиа өгдөл суурилсан даалгаврын арга зүй гэдэг юм руу шилжиж байгаа. За тэр нь шалгалтынхаа асуултууд дээр нь өнгөтөр одоо зураг, дуу, дүрс, бичлэг хүүхдүүд олон зургуудаас зөв хариултыг сонгох, олон бичлэг үзээ зөв хариултыг сонгох.
ингээд яг амьдрал дээр хэрэгтэй байгаа кейсүүдээс бүрдсэн даалгавруудыг бол бий болгож эхэлж байгаа. За гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр жишээ нь жолооны шалгалт авах гэж байна гэж санаа. Тэнгууд бичлэг үзүүлнэ. Замын голд 4 замын улзар дээр одоо замын цагтаа зогссон шүглээ хүлээгээд гараа одоо яг наашаа гээд дохоогоо нөгөө төлөв эргүүлж байгаа процесс. За яг ингээд замын цаг дээр амьдрал тулгардаг энэ одоо процессыг хараад та хаашаа явах вэ гэж асууж. За ингэнгууд яг би машин барьж байгаа юм шиг мэдрэмж төрөөд энэ ийм үйлдэл хийж байгаа учраас би одоо ийшээ хэрэгнэ гэдэг хариултыг өгөх. За тэгсэн чинь дараагийн асуулт нь магадгүй өвөл нэг машин гадаа хөлдсөн байж байгаа тасах гэж байгаа нэг чимээ явж болно. Ингээд машин асах чадахгүй. За тэнгуут тэр мотор engine sound буюу моторын дуг сонсоод энэ ямар төрлийн машин бэ гэдэг даалгавар байж болно. Моторын багтаамж. За дараагийнх нь болохоор зэрэг одоо хагалгааны процесс гэж болно. Хагалгаа эхлэхээс өмнө эмч одоо гараа угааж байгаа байхгүй юу? Эсвэл бис тэр хүүхд гараа угааж иж болно. Усаа нийлээ, савнгаа авлаа, гараа угаалаа, хумсны завсруудаа арилгалаа, дахиад зайллаа. За ингээд энэ бүх болж байгаа процессыг юун дээр нь алдсан бэ гэдэг асуулт бас байж болох гэж байна. Нэг талаас. За тэгсэн чинь нөгөө нэг нь болохтой зэрэг зүрхний бичлэг сонсох нь. Зүрхний бичлэг яг бодитоор сонсгоод зүрхний бичлэгийнх нь одоо энэ нөгөө графикуудыг харуулад шинжилгээний үе пульс даралт нь ямар байсан бэ гэж асуугаад энэ өвчтөнд ямар арга хэмжээ авах вэ гэд ингээд маш олон мультимедиа дээр суурилсан гоё асуултууд хийж болж байгаа. Гэтэл саяны асуултуудыг буцаад би текстэн байдлаар илэрхийлээд хуучин цаасан суурьтайгаар авъя гэж санаа. Тунгууд гараа угааж байгаа тэр одоо тайлбарлахад агуулж байгаа хэцүү болчихж байгаа юм. Ингээд урьдсан байдалтай яг асууя гэсэн юм асууж чадахгүй онлын төвшөнд асуух хэрэгтэй болчихж байна гэсэн үг. Тэгээ замын галд одоо эсвэл хүний зүрхний цохилт нь ямар ч айдас сонсогдож болно шүү дээ. Одоо барчхан дэмүүд химийн унд юм алдагдт юм уу. Тэгээ тэр нөгөө өгөл илэрхийлж болохгүй зүйлсүүдийг бид нар бичгээр илэрхийлэхээр одоо яг эрүүл мэндийн салбарт яг тийм кейс зөндөө байж байгаа. Огт яг өвчтний одоо зүрхний бичлэгийг уушгийг сонсож байгаагүй одоо хангалттай тоогоор сонсож чинь дадлага хийгээгүй эмч төгсөж гараад өрх хэмлэг дээр очиод чагнахаар нөгөө үдсэж байгаагүй кейсүүд нь гарч ирдэг. Би одоо яах ёстой гэм бол гээ буцаагаад нөгөө номоо уншдаг. Нөгөө яг амьдрал дээр гараад юугаар ямар дадлага хийнэ гэдэг үлээд нэг тийм юу очиж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ гэпийг багасгахын тулд бид нар аль болох ийм мультимедиа өгдөл суурилсан кейсүүдээс бүрдсэн сорилтуудыг тогтмол авах шаардлагатай байна. Үүний дараагаас нь шалгалтын нууцлал аюулгүй байдал гэж байж байгаа. Магадгүй одоо хариуцлагатай шалгалт байсан гэж санаа. Магадгүй одоо ковидор бид нар локдаун болоод улсын хэмжээнд тестийн шалгалтаа зохион байгуулах одоо кейстэй тулгарлаа гэж үзье. Гэвч одоо шалгалтыг цахимаар ингээ өгж явахад нэгдүгээр тухайн хүүхд өөрөө мөн үү биш үү гэдгийг нотлох хэрэгтэй болчих. Оронд нь одоо өөр ахлагын сайн хүүхдүүд өмнөс нь юу байж болно. Шалгалт өгж байгаа програм дээр өөр таб кейс нэгэн гутаа фейсбүүкээр мессенжер дээр ангийнх хүүхдүүд дээр ихний даалгаврын аль нь вэ гэл A гингут бүүнээр A гэл бөгөлдөг тий. Эсвэл Google юм уу ChatGPT рүү ороод ийм даалгавар ирсэн би алийг хариулах вэ? За ингээд үзэхээр нөгөө байгаа тухайн төхөөрөмжийг одоо бид нар төхөөрөмж талаас нь аюулгүй байдлыг бас хангах нэг юм юутай тулгарч байна гэсэн. За давхар шалгалтын дундуур хуулах эрсдэл гаргаж ийн үгүй юу детектив хийх шаардлагатай болж байна. За энэтэй холбоотоос Солонгосын Сөүл их сургууль болон Солонгос талын компаниудтай хамтраад бас хамтарсан туршилтуудыг зөндөө хийсэн. Бас амжилттай туршсан байж байгаа. Бид нар шалгалт гээд төсөөлөхөр заавал ангид нэг хянагч багш байдаг те дундуур нь явдаг хөөе чи хүү яа гэдэг үсэн бол сая ковидын үеэр бид нар Сөүл их сургууль дээр хянагч багшгүй шалгалтыг анхудаа зохион байгуулж байгаа. За энэ маань яг хэр төхөөрөмж дээр байгаа камерыг ашиглаад нэгдүгээр тухайн хөлт мөн үг биш гэдгээ баталгаажуулна. Хоёрдугаар шалгалтын явцад дэлгэцнээсээ одоо баруун зүүн тишээ 15 градусаас илүү арах юм бол хуулах эрсдэл хийж яана гэж үзэж байгаа. За тэнгууд дэлгэцэн дээр нь одоо алерт буюу нотификейшн өгнө гэсэн үг. Та төвлөрнө үү? Та нэг удаа одоо хуулах эрсдэл гаргалаа. За ингээд яг ийм дата цуглуулангууд яг хулж байгаа хүмүүс тогтмол одоо баруун гар тишээ нөгөө болгож байгаа ном байт юм уу дэвтэр байт юм уу тэр луг харах эрсдлийг бол хийж. Дахиад хоорондоо ярьж гинэ гэдэг дээр одоо энэ амны хөдөлгөөнийг тракинг хийж байгаа. Яг ингээд яг өөрөө яриад хийдэг хүмүүстэй ч болно. Тэгтээ бус түнтэй харилцаж гинэ гэдгийг харах нь байна. Eye tracking бас хийнэ гэсэн үг. Тэгээ ямар даалгавар дээр илүү анхаарал төвлөрж гин ямар даалгавар дээр анхаарал байна. Гэтэл одоо зарим даалгаврыг хүүхдүүд 1 секундэд хариулаад буруу хариулсан байвал энэ юу гэж болох вэ? Таасан л гэж үзсэн шүү дээ. Тийм нэгдүгээр таасан те буудсан байдаг. Гэтэл 3 минут ажиллаад хүүхд буруу хариулсан даалгавраа юу гэж уншлах вэ багш? Үтсэн сэдв хүүхд маань хийх гэж оролцсон байна. Гэхдээ сарниулагч хариулт буюу нөгөө 5 хариулт дундаас ойролцооныг хариултыг магадгүй андуураа сонгочих. Ингээд жаахан энэ даалгавар дээр багш зүйлэн туслаад өгөх юм бол дараагийн удаа алдахгүй нэ гэж үзэх нэ. Гэтэл зөв хариулт бол 5 секунд юм 17 секунд зурцуулаад зөв хариулаад явж ивэл бас болж байна гэж үзэх гэдэг. Гэтэл бид нөгөө уламжлалт цаасаараа шалгалтуудыг зохион байгуулах авахар хүүхдийн даалгавар дээр хэдэн минут ажилласан яг анхаарал нь төвлөрсөн юм хуулах эрсдэл хийсэн юм уу гэдэг репортууд байхгүй ерөнхийдөө л масаар наадаг. Тэгэл 7 хоногийн дараа чи юм уу авсан эсвэл чи сайн байсан.
ингээд дуусчаад байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр яг ингээд анхаарах ажиллах зүйлсүүд их байна. Гэтэл нөгөө камера яг ашиглахаар нөгөө интернетийн хурд ус их шаардчихж байгаа. За тэгээд энэтэй холбоотой одоо юу хийж гинэ вэ гэхээр анги дундуур нөгөө робот машинтай өөрөө явдаг. Робот өөрөө камертай байна гэсэн үг. Тэгээд детект хийгээд хуулах эрсдэл байгаа хүмүүсийн хажууд нь очиод улаан гэрэл басдаг. Эсвэл нөгөө роботон дээр байгаа лидэлгцэн дээр ингээд нэг царай муутай эможи харуулдаг ч юм уу те. Яг ийм хүү байдлаар ингээд илүү одоо хүний оролцоо багтаагаар тэгтээ хүүхдийн мэдлэгийг яг бодитоор үнэлэх сургалтын чанарыг сайжруулах гэсэн ийм зүйл рүү болж хандлага явж байна. Ер нь бол нөгөө шалгалт авах чи өөрөө бараг шинжлэх ухаан шигтэй амар орон нарийн деталь юм хэллээ л дээ. Тэнгүүд энэ юунууд маань болохоор одоо Солонгос дээр яваад энэ Монголд бас яг энэ кейсэд ажиллаж байгаа. Монголд яг ингэж авч байгаа газар бас байна. Сая анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төгсөлтийн шалгалт. Тэгээд 6 жил сураад яг эцсийн финалийн эмч болох уу гэдэг шийддэг онлайн шалгалтыг бол бас манай хамтарч зохион байгууллаа. За ингээд Монгол улсад авсан баг хамгийн чанга шалгалтын нэг нь бол бас нэгдүгээр хүүхдийн гар утсыг хураан, за дахиад нөгөө металл илрүүлэгчээр илрүүлнэ. За ингээд бэлэн байдлуудыг хангана. За тэгээд нөгөө one time токен буюу одоо нууц зүгээр логинд болж байгаа байхгүй. Зөвхөн зааланд орсон хүүхдүүд л нэвтрэх боломжтой болох. Тэгэхгүй болохоор өөр гаднаас давхар хандлт хийх, хуулах гэдээ маш олон эрсдлүүд бас байж. За тэгэхээр тухайн зааланд тухайн үрдэнд таарсан даалгаврууд орж ирнэ. Хүүхд болгон дээр даалгаврын дараалал харилцаа адилгүй солигдно. За тэгээд дуусангуудаа ямар гоо авсныгаа тэр дороо бас ингээ харах илүү нээлттэй шударга болгож байгаа гэсэн үг. Тэгээд зохион байгуулалтын үед бол маш гоё болж байгаа. Харин тийм гоё мэдээ байна. Ямар ч хэсэн бидрийг имжлэх эмчнэр маань бол баталгаатай шалгалтаа өгөөд гарч байгаа юм байна гэсэн сэтгэл ерөнхийдөө бол төрлөө. Одоо ер нь гэхдээ ингээд хоёлаа юугаа EBS рүү ингээд шилжүүлээд явах юм бол EBS дээр одоо шалгалтууд аваад сая хэлж шүү дээ хүүхдүүд таагаад алдсан юм уу, хичээгээд алдсан юм уу ч гэдэг юм. Энэ репортууд гарч ирж байна гэдэг. Тэгвэл энэ ингээд репортуудыг хараад яг хүүхдийн боловсрал дээр тий яг багш дээр гарсан ийм өөрчлөлтүүдийн гоё кейс жишээ дурдаач. Тэр бол одоо бас бусдад айгүй гоё юу болох байх. Энэ бол миний хувьд ч гэсэн анх удаа ингээд сонсож байна. Тэгээ ингээд багшийн хувьд ч гэсэн бол айгүй үн цэнтэй байх бах тий. Ер нь бол багш нарын хувьд шалгалт чи хамгийн одоо нөгөө бас их цаг зарцуулдаг зүйл. Тэгээд өөрийнх нь яг хөдөлмөрөөр бас хүүхд дээр өөрчлөлт гарч ийн үү гэдгийг одоо хэмжих хамгийн том одоо зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр гоё жишээнүүдээс олзаач. Тэгэлгүй. Одоогоор яг сайн нэг оргил ачааллын үегээд ингээд 4-5 сараас эхлээд хичээл амрах төхөөр маш их шалгалтууд явагдаж. Гэтэл яг тэр аль хэдийн хоцорсон байгаа байхгүй. Зааж чадаагүй бол муугаар нүлжиж байгаа гэсэн үг. Зөв кейс бол одоо ингээд намраас эхлээд намрын төвшин тогтоох нэгдсэн байдлаар зохион байгуулж байгаа. Ингэхдээ аль болох манайх нөгөө аймгаар нь хамруулахад зорддог. Аймгийн хэмжээнд яг 12 дугаар ангийн хүүхд 11 дугаар ангийн хүүхдүүдээс тодорхой судалгаануудыг хүрээнд онцлог хүнлээ зохион байгуулна. За тэнгууд авсныхан дараа одоо магадгүй чинь 12 дугаар ангийн хүүхдээс аль нэг аймгийн 30 сургуулийн магадгүй 600 хүүхд хамраглаа гэж саная. За хамрагдангууд хэд хэдэн тайлан гаргаж өгч байгаа. За эхнийх нь юу гэхээр даалгаврын анализ буюу тухайн аймгийн хэмжээнд тухайн шалгалтын дээр ирсэн математик хичээлийн 60 даалгавар дээр даалгавар тус бүр дээр нь танай аймгийн гүйцэтгэл хэрэг одоо ямар хувьтай байна гэдгийг нэгдүгээр харуул. За ингэнгууд ийшээгээ даалгавар доошоо болохтой зэрэг сургуулиуд байгаа гэдэг төсөөлье. Зүгээр Excel байгаа гэж төсөөлье. За тэнгууд нэг дугаартай даалгавар дээр аймгаараа маш сайн гүйцэтгэж байна. Хоёр дугаар дотор даалгавар болж байна. Гэтэл 3-4 бод дээр ингээд мас хараад чадахгүй байгаа кейсүүд гараад ирчихэж байгаа. За тэнгууд нөгөө аймгийн боловсролын газрын математик хариуцсан одоо заа харах зүйч маань бүх математикийн багш нартай за окей хөндлөнгийн үнэлгээгээр бид нар энийгээ сайн чадж байгаа юм байна. Яг энэ үнэлгээний нэгжийг хангаж байгаа даалгавар дээр хоц хөртөлтөө байна. Тийм учраас одоо нүсгэлээд 2-7 хоногийн хугацаанд зөвхөн энэ даалгаврууд дээр хэдүүлээ төвлөрье гэд ингээ хийх ажлын юмнууд нь тодорхой болчихно гэсэн. За түүний дараагийнх нь юу вэ гэхээр анги болгон дээр хүүхд тус бүр дээр репорт гаргаж өгнө. Энэ яг уу гэхээр тухайн хүүхэд яг аль даалгавар дээрээ сайн гүйцэтгсэн алийг чадахгүй байна. Хугацааны мангатарцтай тухайн анги удирдсан багш өөрөө харна. Хичээл зааж байгаа за харах зүйн нийтлэлийн багш нар бас харна. Хичээлийн цаг дээрээ манай ангийн хүүхдүүд яг энэ дээрээ алдаад байгаа юм байна. Энэ болохгүй байна. Гэт одоо математик тухайн ангид зааж байгаа 7 хүүхдтэй сургууль дээр математикийн 5 багш байлаа гэж санаа. Тэгээд 10 бүлэгтэй. Тэгээд нэг багш 2 ангид ордог. Тунгууд яг магадгүй нэг багшийнхаа ангид ордог хүүхдүүд нь нэгээс 5 дууртай даалгавар дээр ерөөсөө алдахгүй. Гэтэл нөгөө ангид өөр багш орж байгаа хүүхдүүд нь яг тэр даалгавар дээр алдаад байгаа байхгүй. Гэтэл яг энэ мэдээлэл чинь сургуулийн менежер ч захирлж гэсэн ихэд олж чадахгүйсэн датаг гаргаад өгчингууд тэгвэл энэ сайн задаг багш бүх 12-ын ангид тригонометрик заая. Геометртэй бусад төрлийн одоо интегралыг энэ багш сайн зааж байгаа учраас энэ багшаараа заалгуулъя гэд их сургуулийн механизм маягтайгаар ингээд сэрхэн судлах ийм маягаар бас дотоод орж байгаа.
Нөгөө талаас аймгийн хэмжээнд тухайн даалгаврыг сайн зааж байгаа багш нь өөрөө гараад ирчихнэ. Одоо хоцрогдолтой юм уу заах чадахгүй байгаа багш бас гараад ирнэ гэсэн үг. Тэгвэл энэ хоёрыг хараад аймаг дотроо аймгийн хэмжээнд сайн байгаа багшаас та зөвлөн туслах үйлчлэгээ аваад багшийн үйлчлэлийн зардлаасаа аймаг дотооддоо энэ зардлаа ингээ эргэлдүүлэх тухайн багшигаа дэмжих юм процесс руу шилжирээгээд нөгөө талаас менежментийн чиглэлтэй юу бас чиглүүлж байгаа гэсэн үг. Гэтэл одоо олон судалдах юм байж болно. Одоо Ешийн 10 хичээлээр одоо аймгийн 12-ын бүх хүүхдүүд өгсөн гэж саная. Гэтэл бүх судалдахуунаараа хамгийн муу үнэлгээтэй анги бүлэг гараад ирчихэж байгаа. Тэнгууд тэр сургуулийн одоо ахлахын менежер болон удирдлагын багт нь за ингээд бүх судалдахуунаар танай ангийн хүүхдүүд танай сургуулийн хүүхдүүд жигтгэн тааруулхан байна. Сургуулийн менежмент одоо хийх шаардлагатай байна. Сайн багш гаднаас зөвлөн тусалж аваач. Гэтэл ангийнхан бүх хүүхдүүдийн дундаж оноонууд нь бүгдээрээ гайхалтай сайн анги байна. Энэ тохиолдолд нөгөө ангидаасан багшийг сургуулийн удирдлагын зүгээс бас тодорхой хэмжээнд болдог бол урамшуулаач. Яг энэ багшийн бэлдсэн хүүхдүүд бүх хичээл тэр жигтгэн сайн байгаад байна. Цаашдаа энэ хүүхдүүд яг одоо ангиараа ээжтэр амжилттай оролцох ийм формацууд харагдаж байна. За тэгэхээр хэдүүл яг одоо байгаа дээр нь ээш болохоос өмнө дэмжиж явъя гэдэг ийм чиг хандлагаар оруулж байгаа. Тэгэхгүй болохоор сүүлийн үед бид нар яаж байгаа гэхээр нөгөө 800 авсан хүүхдүүд нь супер мундаг, бус оноо авсан хүүхдүүд нь ерөөсөө одоо мэдхгүй те тэр хүүхдүүд заасан багч гэсэн айгу хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байгаа юм шиг мэдэрч төрж байгаа. Тэгэхээр наам нь урчиж онцлоод за одоогор ийм байна, дахиад жахаа хичээчих юм бол дараагийн сар ийм төвшөнд гарахаар байна. Гэт сар болгон сайн онцлог авч байгаа бидэгт. Тэгтээ нөгөө уламжлалтаараа давхар явна. Захим сүртэй нэг, цаасан сүртэй нэг. За ингэж явсаар байгаад яг Еш дээр маш сайн амжилт одоо үзүүлсэн аймагуудын жишээ бас зөндөө байна. 23 онд улсад 16 дугаар байранд орж ирсэн аймаг 24 онд улсад дундаж оноороо 100 дугаар байрлал орсон амжилт. Гэтэл энэ дээр бүх талын оролцоо байж байгаа. Бид нар мэдээж өөрсдийнхөө хэмжээнд чадах зүйлүүд туслана. Аймгийн засаг дарга боловсролын газар багш нар бүх талын хамтын оролцоотойгоор явж. Гэхдээ энэ дээр бас одоо механизм гэдэг юм уу бас ингээд тактикийн шин чанартай ажлуудыг зөндөө хийж. Жилийн зурш ингээд шалгалтууд аваад явхад тийм байр агчин гэсэн үг шүү дээ тий 12 дугаар ангийнхныгаа. Тэгэхээр яг ер нь бол эцсийн дүндээ бас хүүхдүүд л очиж байгаа шүү дээ тий. Сайн одоо асуудал байгааг нэгтгэн мэдээд асуудлаа шийдээд өгөх бас өссөн сургууль мэргэжилтэд орох гэдэг. Тэр асуудлыг бас дахиад тодорхой явах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Ангид байгаа одоо магадгүй 40 хүүхэдтэй анги байлаа гэхэд би математик хичээл заадаг 40 хүүхдүүдийн дундчаар л ийм их явж гинэ гэж бодно гэхээс яг манай ангийн энэ сурагчааг инега чадахгүй байгаа энэ дээр ийм хугацаа зарцуулаад байна. Энэ дээр би дахиад нэг өдөрт 10 минут ажиллах юм бол энэ хэдэн функцээр өсөх гээд байна гэдэг энэ предикшнүүдийг хүүхд болгон дээр ийм дата гаргаад өчгөр багш нар чадах юм бэл. Тэгэхгүй болох нэг олон хүүхдтэй ачаал ихтэй стресстэй байгаа учраас хүүхд болгон руугаа чигсэн юм хийе гэд багш өөрөө амжихгүй байна. Тэгээ багшийг зөв мэдээлэлээр системтэй хангаад өгөх юм бол Монгол улсад байгаа бүх багш нар бараг бүгдээрээ сайн багш гэж хэлж чадхад түвшинд. Тийм тий. Тэсвээс бас хүний биологийн хүчин чадал гэж бас байна шүү дээ. Тэр олон хүүхд хичээлээ заагаад дээрээс анализаа хийлгэж угс амжихгүй л дээ тий. Тэгэхээр тийм. Ер нь аймагуудыг хооронд нь та харьцуулж харсан юм байна уу? Байлгүй яах вэ? Одоо яг нэг даалгаврын сэдвийг чинь бас тодорхой зардал гаргаад тухайн хийгдэж байгаа блюпринтийн хүрээнд одоо шинээр боловсруулад сэдв боловсруулаад авчихна. За эсвэл аль нэг аймаг үнэтэй сэдв хийлгээд авсан бол тэрийг манайхаар оруулаад цахимаар авах. Янз янзын кейсүүд байж байгаа. Тэнгуү яг нэг даалгаврыг захиалга өгсөн ингээд аймагуудаар авангууд ерөөдөө аймагуудын хин хаана явж байгааг нь харагдчихж байгаа. Тэгээд энэ жил ч гэсэн аль байранд чагсах уу гэдэг өөрчлөсөн байлаа прогноз хийж болж чадчих. Тэр тэгээд батлагдаж байна уу тий? Батлагдaltaгүй яах вэ? Батлагдaltaгүй яах. Маш сонирхолтой дата. Тийм байна тий. Тэгээд ерөөдөө нөгөө аймагууд авж байгаа материалаа аймаг өөрөө бэлдэн эсвэл танах бэлдэн гэдэг хоёр агуулга яваад байгаа шүү гэн тий. Тэгж. Саяд өөрсдөө бэлдэхдээ яаж бэлдэх вэ? Бид нар бэлдэхдээ мэдээж бас сайн багш нараас сэдв худалдаж аавна гэдэг юм уу, боловсруулна гэдэг юм уу, захиалга өгнө. Нэг тийм байна. Эсвэл зөв өнгөрсөн жилийн нээлттэй даалгаврууд байдаг. Тэр үргэлжлээд онцлог хөндлөнүүдэд явуулна. Тэгээд харилцаа адилхан одоо хотын сургуулийн хүүхдүүдийн гүйцэтгэл, сумын сургууль, хөдөөгийн сургууль янз янз байж байна. Гэтэл бүгд л бид нар одоо нэг сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл зааж байгаа учраас тэр хөтөлбөрийн хүрээнд үнэлэх ажлаа бол хийж байгаа. Гэвчиг одоо яг бүгдийн зүгээс бас ярьдаг ажлууд байж байгаа. Үнэлгээний төвөөс авсан одоо хөндлөнгийн үнэлгээ, чанар гүйцэтгэлийн үнэлгээгээр авахаар бидний одоо төвшин нэлээд доогуур гараад идэг. Сургууль өөрөө анги дэвших төгсөх шалгалтаа авахаар бүгдээрээ 100 оноотой төгсөд байгаа байхгүй. Гэтэл яам яг хөтөлбөрийн хүрээнд авсан шалгалтаар 50% гүйцэтгэлтэй, сургууль өөрөө авсан сэдвэр 100% гүйцэтгэлтэй болчихно. За тэнгууд анги дэвших шалгалтыг тэгээ авчингууд сургуулийн менежер захиралд багш нар юу гэж хэлдэг вэ гэхээр манай хүүхдүүд 100% анги дэвшсэн буюу би дагуулга 100% заасан гэдэг би цайлангаа 100% авах хэрэгтэй гэдэг юм. Одоо кейсийг нэг талаас ярьж байгаа. Гэтэл нөгөө талаас яам ирээд авчихаар 50% гүйцэтгэлтэй болоод тойрчиж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэтэй холбоотой бид нар яг гүйцэтгэлийн үнэлгээ буюу одоо яг жигтгэн нэг сэдвэр улсын хэмжээнд яг жигд онцлоод гарааны цэгээ тодорхойлох юм ажлууд бол хийгдэж байна. Еш төр ч гэсэн муу ялгаагүй. 800 оноо
авсан хүүхдүүд нь их байвал тухайн багш аягүй ажиллаа сайн хийсэн. Хэрвээ муу олон хүүхд авчих юм бол энэ жилийн сэдв хүнд иржээ гэд багш хариуцлагаас бас цугтах гэдэг байгаа байхгүй. Тэнгууд тэн дээр сургуулийн удирдлагын баг ямар нэг арга хэмжээ хийхээр бас чадахгүй болчихдог. Тэнгууд бид нар очиод яг бодиттой үнэлээд өгөнгүүд сургуулийн удирдлагын багт агуу хэрэгтэй дата. Гэтэл энэ багч чинь болохгүй нэ гэж хэлэхээр багш нар буцаагаад манад дургу болох тийм шинж тэмдэг бас ажиллагдаж байгаа. Би өмнө ингээ өөрөө гаргалаа болоод ирсэн чинь энэ нэг юм хүн ирэнгуутаа одоо намайг ингээд байна гэсэн байна. Бодит байдлын маань гаргаж ирээд байна гэдэг асуудал. Яг хөө тэнтэй холбоотой сайн туршлагууд байна. Жишээ нь одоо нийслэлийн 1-р сургууль болохоор жилийн эцсийн дүнг тухайн ангидаас хичээл зааж байгаа багш бол 70% дүнгийг тавина. Яг үлдсэн 30%-ийг хөндлөнгийн байгууллагын авсан хөндлөнгийн шалгалт хоёроор нийлбэрээр тухайн хүүхэд хэд хувийн оноотой анги дэвшгүй гэдгийг шийдээгээд сургууль өөрийнхөө одоо дотоод журмаар баталсан мэт. Ингээ хариуцлагын систем рүү шилжүүлснээрээ ерөөдөө багш сурагч бүгд тожж байгаа нэг юм. Ер нь яг менежментийн юугаараа яг нөгөө хяналтыг бол өөрөө хяналтаа тавихаас гадна заавал хөндлөнгийн хяналт юу байх ёстой шүү дээ, тий. Тэгэхээр тэрийг бол бүүт уулан тавих ёстой юу? Бүүтийг хийж мэдэхгүй байна. Бүүт бол зад нөгөө яг хөрөлнгөөс гаргасан хөтөлбөрийн үнэлгээний дагуу өөрсдийнхөө ажлыг бол хийж байгаа байх. Стандартаа барай явж. Одоо ер нь энэ гарааны шалгалт гэдээ явж байгаа онцлог үнэлгээ гэдэг байгаа. Энэ үнэлгээг болохоор сургууль болгон өөрөөсөө дотроосоо хийх үү эсвэл боловсролын үнэлгээний төгөөс сургууль болон аймагуудыг өөрсдийнхөө хийх ажлын төлөвлөгөөнд угсаа байдаг ажлууд. Гэвч одоо дахиад жишээ авъя. 12 дугаар ангийн 600 хүүхдээс 10 судалдагчнаар шалгалт авахд нийлбэр дүнгээрээ бараг нэг 2400 хүн шалгалт болсон гэж саная. Гэтэл сургууль өөрөө зохион байгуулах юм бол 2400 хүн шалгалт, нэг шалгалт нь өөрөө 50-60 даалгавартай гэж үзэх юм бол дунджаар нэг 5-6 А4-ын цаас болдог байхгүй. Гэтэл 2400 хүүхдээ шалгалт авахын тулд хамгийн багадаа одоо тухайн аймаг боловсролын нэгж сургууль дээр 100000 А4-ын цаас хэрэг бол түүний хэвлэх принтерийн хор хэрэг бол цаасаар авсан тохиолдолд дахиад түүнийг багшийг засаж гингээд яг нийлбэр дүнгээрээ бараг нэг 500-аас 600 хүн цаг багшийн материал засах хугацаа орж байгаа байхгүй. Гэтэл энэ бүх зүйлийг бид нар цахимаараа авснараа яг ийм хэмжээний багшийн ачаалал сургууль дээр эдийн засгийн хэмнэлтүүд бас үүсэж байгаа. Онцлог үнэлгээ авлаа шууд маргааш хичээлийн цаг дээрээ бид нар нөхөд хариу арга хэмжээ авах боломжийг олгоод явж байна гэсэн үг. За ингээд нэг одоо амтанд нь орно гэдэг юм уу сайн талыг харчих юм бол багш нараа бид нар ингэж төлөвлөж ингэж авъя. Олимпиадуудаа цахимаар авъя. Дотооддоо одоо тэмцээн уралдаанаас цахим сүртэй шилжүүлье. Тэгээд шалгалт чинь нөгөө уралдаан шалгалтууд байна. Нөгөөх нь одоо тэтгэлэгтэй шалгалтууд байж байгаа. Зарим бүр айгүй мишн критикийн шалгалт байж байгаа. 100 хүнээс 5 хүнээ авах шалгалт. Яаж хийж байгаа хуулчих, яаж хийж байгаа нөлөөлөх, яаж хийж байгаа сэдв задруулах. Тэгээ хүүхдийн амьдралыг шийдэж байгаа шалгалтууд бас зөндөө байдаг. Тэгэхээр тэн дээр яг одоо ёс зүгээ баримтлах хэрэгтэй, нууцлаа аюулгүй байдал хангах хэрэгтэй, даалгаврын найдвартай байдал, репорт тайлан, ерөөсөө бүх юм шудраг үнэн, хамгийн гол нь яг цагтаа эхлэх. Гэт маш одоо ард талд нь явдаг тийм ачаалууд байж байгаа. Танай баг хамталж одоо шалгалт авахд ер хэдэн хүн яаж зохион байгуулалттай ажиллаж байна? Ер нь мэрэгч байгаа юм шүү дээ. Зүгээр нэг баг бэлэн баг очоод зохион байгуулалтыг түнгүүд дахиад бас асуудлууд байна. Хэдий одоо нөгөө захин ангит болоод дэд үтс сажирж байгаа ч гэсэн дундад сургуульч одоо нэг 1000-аас 2000 хүүхэдтэй хоорондоо сургууль байхад тухайн сургууль дээр байгаа одоо төхөөрөмж нь одоо хамгийн ихтэй нэг 30 ч байт юм уу 60 шиг 2 ангийн ухаалаг ангийн төхөөрөмжтэй байх. Тэгэхээр сургуулийн бүхэгдээ хамруулах гэхээр нөгөө төхөөрөмжийн хүрэлцээний асуудлууд бас тулгарна. Тэгэхээр ийм асуудлууд байгаа учраас бидний зүгээс одоогийн байдлаар яг нэг 500 таблет компьютертэй 500 дата сенттэй сургуулийн сүлжээний сүл хамаарсан. За тэгээд нэг зэрэг сургуулийн дахлах ангийн бүхэгдүүдийг нэг цагт нэг зэрэг үнэлээд бүх тайлангийн гаргаж өгөх ийм үйлчлэг бас үзүүлэлт явж байгаа. 500 хүүхэд зэрэг очиж шүү. Тийм зэрэг сургуулийн сүлжээний үл хамааран бид нар өөрөө цэнэгээд цэнэглэсэн дататай зөвхөн манай програм ажилладаг. Хүүхд өөрөө өрдсөн байлаа бүртгэлээ хэлгэсэн. Тэгээд айлуулах хяналтаа одоо шалгалтыг бодиттой гаргах дээр. Тэгвэл нэг нь авсан нэртээ өгсөн нэртээ сэдвэн аль хэдийн задарсан. Тэгээд бүгд 100 аваад байвал хаана нэг цаг алдсан ажил боллоо гэж үзэх гэдэг. Тийм тийм. Бие бинийгээ хуурсан л ажил болно гэсэн үг шүү дээ. Ер нь бол та хэдийн хувьд бол шалгалтаа аваад шалгалтынхаа анализ дээр суурлаад дараагийн хүүхдийнхээ одоо хүүхдэд чанаржуулах, боловсруулах гэдэг дээр л анхаарасай л гэж хүсэж яваад байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд 7 хоног дундчаар манайх 40,000 хүн шалгалт зохион байгуулж байна. 40,000 хүнээс шалгалт авч байна. 7 хоног болгоо. Тийм. Аймагуудаас, сургуулиудаар, аймаг сургууль, төрийн байгууллагууд ирүүл одоо юу ингээд салбар дээр гэсэн үг. Тэгвэл та хэд л бүх төрлийн л аюул ариун туршлагатай. Тэгээ сүүлийн үед одоо үнэлгээний хэсэг хийж байгаад ингээд юуны руу захин журнал хэсэг рүү бас шилжилт хийж байгаа тий. Тэрний ялгаа юу вэ? Яаж юм мэдэгдэж байна? Яг одоо энэ нөгөө бодлого тодорхойлж байгаа яамны зүгээс их хамгаалалтын сайдын бодлогоор одоо захин шилжилттэй дэд үтс интернетийн асуудлыг түлхүү явуулжсэн болвол за одоогоо Норонбаяр сайдын үед сая
оны сүүлээр 24 оны сүүлээр шинж журам гараад 260 гээд журмын дагуу боловсролын салбарт мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчлэгээ үзүүлэх гэж байгаа аж ахуйн нэгж стартап байгууллагууд тухайн боловсролын салбар руу чиглэсэн захим шилжилтийг идэвхжүүлэх багшийн ачааллыг бууруулах гэдэг одоо маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг сургуулиудад ерөнхий гэрээ буюу одоо төрийн худалдаа авахаас үл хамааран өгөх юм боломж буюу зах зээлийг нээлттэй болгож өгсөн журам гарсан. За тэр журам гарсны дагуу бид нар бас сургуулийн удирдлагын систем буюу одоо LMS захим журналыг чиглэгдээд байгаа системийг хөгжүүлээд сая 3 сараас эхлээд одоогор нэг 70 орчим сургуультай гэрээ хийгээд за тэгээ сая анхныхаа 12-ын бүрэн дундын гэрчлэгээ суурь боловсролын үнэлгээг хэвлэлээ. За энэ маань яг ерөөхдөө дандаа төр хувийн хвшлийн хамтрал гэж бол харж байна. Төрийн үйлчлэгийг хувийн хвшлүүд төрийн өмнөөс үзүүлнэ, төрийн ачааллыг бууруулна. Нэгдүгээрт хоёрдугаар яг сургуулийн багш болгон руу чиглэсэн багш нарыг зөвлөн туслах юм ажлуудыг хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд ESS гэдэг манай боловсролын мэдээллийн технологийн төв маань одоо бараг улсын хэмжээнд байгаа бүгд 700 сургуулийн дэвшилт төгсөлт маш их ачаалттай байдаг байсан. Тухайн байгууллагын хүний нөөцийн дутагдaltaй, өндөр ачаалттай, үүнээсээ болоод одоо серверийн ачаал их болдог байсан бол энэ жил бараг түүхэндээ Монгол улс нэлээд хайтаахан бид нар дэвшилт төгсөлт болон гэрчлэгийг хэвлэлээ гэж бол харж байгаа. Гэтэл одоо яг LMS гэдгээр нь төсөөлж болохгүй. Олон улсын чиг хандлагыг харах юм бол сургуулийн удирдлагын систем, сургалтын систем, номын сангийн систем, хоолны систем, карьер төлөвлөлтийн систем, систем хөтөлбөрүүдийн систем гэд дотор ингээ маш олон салцсан нэр төрлийн олон системүүд байж байгаа. Тэгэхээр цаашдаа олон компаниудын олон шинэ бүтээгдэхүүнүүд салбарлуу бол гарч ирэх байхаа гэсэн хүлээлттэй байна. Үнэлгээгээр ер нь дагнаж байгаад одоо тэр гэрчлэгээ төгсөлт гэдэг сургуулийн менежмент рүү орж ирсэн чинь ямар санагдсан вэ? Гоё санагдсан. Яг аль нь ч хэсэг байл. Яг софтвер талаас нь харах юм бол нэгдүгээр бид нар дөрмийн дагуу ажилладаг байх хэвээр, алдаа гаргахгүй байх хэвээр, сурагчийн өдөр тутмын эрсийг бүртгэдэг байх хэвээр. Эрс бүртгэхэд дуусчвал энэ бас болохгүй. Эрс бүртгсэн өнөөдөр багшийн хичээл заасан. Яг тэр заасан хичээлийнхэн одоо сургалтад төлөвлөгөөгөө оруулах юм бол тэрнтэй холбоотой даалгаврын сангийг багшд санал болгох. Гэрийн даалгаврын системээс автоматар даалгавруудыг явуулах. Нөгөө талдаа нөгөө серверийн нэг зэрэг одоо конкурент аксессыг авах, хандлтаа авах чинь бас муу ялгаагүй тэн дээр явж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө байсан одоо бэкграунд суурь нэлээд гайгүй байсан гэж өөртөөхөө дүгнээд орсон. Тэгээ азуулж бас нэлээд давгүй явсан. Тэгээд цаашдаа бас системээр дамжуулаад яг багшийн ачааллыг яаж бууруулах вэ, сургалтын чанарыг яаж сайжруулах вэ, сургуулийн менежментийг яаж сайжруулах вэ гэдэг ийм гоё мөрөөдлөд бас зөндөө байна. Мөрөөдлөөс хуваалцал. За жишээлбэл сургуулийн менежмент талаас нь ер нь юу хийчихвэл зүгээр гэж харж байна. Яг одоо тэгээд менежменттэй холбоотойгоо сая явсаар байгаа юу болсон бэ гэхээр манай сургуулиуд чинь нөхөн хангалтын зардалтай болоод бараг анги болон одоо ухаалаг самбартай болж байна, зургаттай болж байна, багш нарын компьютер сайжирч байна. Ингээд дэдвүтцэн олон улсын сургуулиудаар ашиглаж байгаа тоног төхөөрөмжтэй бид нар яг адилхан түвшинд ирсэн байж байгаа. За сургалтын хөтөлбөрүүд нь ч гэсэн одоо гадаадын бид нар ингээд үнэтэй контент хөтөлбөрүүд ороод ирсэн. Тэгсэн хэрнээ яагаад сургалтын чанар сайжрахгүй байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Одоо манай өгж байгаа Wellbook-ийг Солонгосын EBS яг адилхан ашигладаг, манайхан яг ашигладаг. Бидний хувьд ашиглахдаа Eduten Pearson буюу зөвхөн браузер дээр л нэг сайт руу орж үйл ажиллагаа явуулж байна. Бусдаар энэ ичдүүд хөрөмж болчих. Гэтэл Солонгосын хүүхдүүд багш нар тэрийг сургалтандаа бүр өдөр болгон салс хүнийг гисгэн болоод ашиглаа явж байгаа. Тэгээд энийг харж байгаад сая өнгөрсөн жилээс эхлээд Солонгос улсын боловсролын салбарын захим шилжилт гэдэг ийм төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд та бүхний ашиглаж байгаа дэд бүтцийг гадны сургуулиуд сургалтанд дарахын ашиглаж байгаа талаар яг бодитоор нь очиод туршлага судлаач гэдэг ийм зорилтыг төвшүүлээд явж байна. Одоо яг өнгөрсөн хугацаанд бид нар нөгөө хотын сургууль, хувийн сургуулийн ялгаа байхгүй болох, сумын сургууль, хотын хөдөөгийн сургуулийн ялгаа байхгүй болох гэж ярьдаг байсан бол энэ концепт маань гадаадын EBS-ийн сургууль, Монгол улстай EBS-ийн орон ч гэсэн бид нар ерөнхийдөө ялгаагүй байх хэрэгтэй юм байна. Яг мэдээж хар дөрийн хувьд тоног төхөөрөмжийн хувьд л одоо бараг ялгаагүй болцсон. Ашиглалтын хувьд хэрэглээний хувьд сургалтын чанарын хувьд бол ялгаа гарч идэг. Тэгэхээр энийг мэдрүүлээ яг гац дээр нь үзүүлж харуулъя гээд төсөл хөтөлбөр хэрэгжүүлээ явж байна. За яг сүүлийн 1 жилийн хугацаанд Солонгос улс руу Монгол улсын боловсролын салбарын 800 орчим сургуулийн захирал менежер багш нарыг хөтөлбөртөө хамруулаад байна. Тэр хүмүүсүүд мэн яг очиод яг бидэрт байгаа энэ одоо ноутбукийг тэнд Солонгосын сургууль дээр яаж хэрэглээд ийнэ гэдгийг газар дээр нь харж туршлага судалж ийн гэсэн үг шүү дээ. Тийм гэсэн үг. За ингэхдээ одоо дөнгөж сая би өчигдөр бас сүүлийн бага авч яваад ирсэн л дээ.
Тэгэхээр ойрхоноос нэрх юм бол сая сүүлд яг нэг 82 хүний бүрэлдэхүүнтэй баг очоод танилцлаа. За ингэхдээ бид нар Солонгос улсын Инчи хотын боловсролын газрын байгалийн шинжилгээ ухааны парк музей гэдэг газраар зочилсон. За энэ дэр яаж ийнө вэ гэхээр байгалийн шинжилгээ ухааны сургагчийн дунд ахлагын сургагчээр хийсэн барилга байж байгаа. Сургагчийн агуулгаар хийсэн барилга. За энэ нь юу гэсэн үг гэхээр бид нар анги дээр сургагч дээр байгаа зөвхөн онлайн түвшинд мэдлэгийг аваад бодлого боддог болвол яг тэн дээр гарч байгаа дадлага ажлыг тухайн барилга дээр очиод танхимын бус сургалтаараа яг тухайн одоо энэ чинь хотын сургуулиуд бүгд ингээ хуваарьтай очиод үздэг юм байна. За тэнгууд ингээ хүний ам том талаасаа, бие физик талаасаа, газар зүй талаасаа, байгалийн шинжилгээ ухааны талаасаа гээд давхар болгоно яг цөм хөтөлбөрийн үздэг агуулгаасаа хөнгөнөөс нь хүнд рүү ингээ чигсэн байдалтай сонирхолтой байдлаар. За ингэхдээ ямар ч одоо хүн дагуулга байсан 5 минутанд тухайн хүүхдэд ойлголтыг өгөх ёстой гэдэг ийм концептыг барьж юм бэл. Ямар ч хүн дагуулгыг Солонгос хүүхдэд 5 минутанд ойлгуулж чадахгүй бол одоо тэр боловсролын хүрээлэн гэдэг юм уу багш ажиллаж чадахгүй байна гэж өөртөө дүгнж байгаа. Тэгэхээр сонирхолтой байдлаар 5 минутанд тэр хүнд ойлголтуудыг өгөхийн тулд нэлээд сайхан бодож байгаад хийцэн тийм байгууламжууд. Тэгээ хүүхдүүд өөртөө яг гараараа хийж үзээд одоо ойлголтыг ойлгочих юм бол буцаагаад номоо уншингуудаа энэ чинь энийг тайлбарлаад байсан юм байна гэд төхөөрөмж болгон дээр нь QR кодтай ажиллаж үзснийхэн дараа дахиад бичлэг байдлаар тэрийг сэргийн санаж болно. Давхар баттах даалгавруудыг ажиллах боломжтой байдлаар тохижуулаад өгсөн. Тэгээд тийшээ очиод манай багш нар бүгдээрээ сургууль дээр санаа авах аюу гой ингээ эсвүүд байж байгаа байхгүй. Ингээ багийн ажиллагаа, хамтын ажиллагаа, одоо газар хөдлөлт гэж юу юм, газар хөдлөлтөнд төсвөртэй барилга гэж юу юм. Одоо жишээлбэл одоо энергийг ярьж байгаа байхгүй. Актив, пассив гэдэг 5 талаар ярьж байгаа. Одоо эрчим хүчний хэмнэлттэй байгууламжийг яаж барих вэ гэдгийг дунд ангийн 6 дугаар ангийн хүүхдүүдэд тэр ойлголтыг тэнд өгч байгаа. За тэнгууд энерги гэдээ ярьчингууд Солонгос улс чинь 50 сая хүн амтай газар нутгийн хэмжээгээр одоо манай Монгол улсын Өмнө Говь аймгийн газар нутагтай адилхан газар байгаа байхгүй. Гэтэл 50 сая хүнийг эрчим хүчээр хангана гэдэг нь өөрөө асуудал болоод тэнд эрчим хүч номер 1-т яригдчих. Тэгээ явсаар хагаад нөгөө атомын цөмийн цахилгаан станцуудтай болсон. За ингэхдээ 20 тонн нүүрс байлаа гэж санаа. 20 тонн нүүрсийг шатаах юм бол тодорхой эрчим хүчийг ялруулна гэж төсөөлөх тий. Гэтэл 20 тонн нүүрс нь өөрөө 2 тонн нефттэй тэнцэж байгаа байхгүй ялруулж байгаа эрчим хүчээр. Гэтэл 2 тонн нефт нь өөрөө тэнцүү 5 г ураантай тэнцэж байгаа байхгүй. Гэтэл 5 г урааныг олборлох юм бол бид нар 20,000 тонн нүүрс олборлохгүйгээр эрчим хүчийг ялруулж болно. Тэгээд одоо шинжлэх ухаан сайн хөгжсөн бид нар ингээд ураантай байх юм бол 50 сая хүний эрчим хүчээр хангах гэдэг байна гэд нөгөө газрын баялаггүй орон учраас гаднаас одоо ингээд импортоор авдаг ийм ажлууд байж байгаа. Ингээ бага ангийн хүүхдүүдэд тийм ойлголтуудыг багаас нь өгч. За дээрэс нь нөгөө хог хаягдл байж байгаа байхгүй. Одоо бид нар идэж байгаа хүнсний хаягдлууд байж байна, барилгын хаягдлууд, одоо нефт шингэ масл тос байт юм уу. Энэ тогоодыг буцаагаад эрчим хүч болгоод сургуулиур эрчим хүчний хаягдлыг яаж хангах вэ? Орон сууцад эрчим хүчийг яаж хангах вэ? Хог хаягдлыг одоо хогийг ангиж хаях нь өөрөө яагаад чухал вэ гэдгийг тэнд одоо ингээд нэгдсэн мэдээлэл өгч. Тэр сая их таалагдсан. Тэгээд дээрэс нь нөгөө газар зүүн одон оронгийн бас нэг юу байгаа байхгүй. 120 хүний багтаамжтай нэг юм бөмбөр хэмжээтэй одоо орны газар зүйн мэдлэг өгөх гэсэн нэг спот байгаа байхгүй танилцах. За тийшээ ороо суулаа. За тэгсэн чинь тэрэн дээр одоо танаас би асууя. Одгийн ярангууд та хэдэн од мэдэх вэ? Од. Мэдхгүй шүү дээ. Ер нь алтан гацыг 7 бурхан гэдэг хэлэл мэдчихээн те. За магадгүй сар нь өөрөө одоо дагуул од. Тэгээ нар гэдэг өөрөө од, дэлхий өөрөө магадгүй нэг од. Энэс ингээ итгэхгүй болчихдог байхгүй. Бичсэн тийм ойлголтод. За тэнгууд тэнд очингууд од дөрвөн үлрэлийн турш оддын харагдах байдлууд нь харилцаа адилхан өөр үт юм байна. Сансар огтхон хөдөлгөөнөөс хамаарат 100 авиа сайхан гоё харагддаг одод өвөл тэр нь харагдахгүй болоод өөр нөгөө харагдах. За тэнгууд одоо та юуны орд үлээ жишээ нь? Би хилэнц. Хилэнцийн орд тий. Хилэнц гэдэг чинь орд гэдэг чинь дахиад нөгөө одноос хамаартай байна тийм ээ. За би ихрийн орд гэхгүй. Тэнгууд одоо 6 сард хамгийн тод харагддаг од нь ихрийн орд юм байна. Гэтэл задгаа сансар дээр бид нар одоо баруун зүг, урд зүг, тойн тэр од байна гэж заах нь өөрөө төвхтэй болчихж байгаа. Тэгэхээр яадаг вэ гэхээр тэр оддын хэлбэрийг харж байгаад хооронд нь ингээд дүрсээр холбоод тэгээд тэрийг ямар нэг анхны дүрстэй болгонгуудаа тэр од байна гэж ерөнхийд нь багцалж бол ярьд юм байна л да. Тэнгууд хилэнц гэдэг нь 11 сард хамгийн сайн тод харагддаг. Тэгээд тэр хилэнцтэй төстэй однуудыг зурангууд яг л хилэнц харагдаж байгаа юм шиг байдлаар эртний грекүүд тэр нэг од орон судлахтаа тэгж нэрлээ явуулсан юм. Тэнгууд 12 од гэдэг нь нэг 12 сарын турш ингээд харагддаг однуудтай. Дахиад оддын бөөгнөрөл сүүн зам зөвхөн 6 сарын 22-нд харагддаг од бас байна. Нөгөө хамгийн урт өдөр богино шөнө гэж ярьдаг ч тэр үед харагддаг однууд. Ингээд сансар огтхон талаар яг тэр 13 минутын бичлэгийг үзээд гараад ирэнгууд газар зүүн хичээл дээрээ за одоо ингээд 8 сард тим одоо агуу сайн тод харагдан тэрний зургийг одоо дарж авчрах тийм даалгавар өгд юм байна.
Ямар гоё. Тунгууд маргааш нь хүүхдүүд нь бүгд гэртээ арай даавж ирсээ телескоп авч өгөөч. Гээд авангуудаа гэрийнхэн гадаа орой цэлмэг өдөр ингээд од харандах, дурандах ингээд одоо орондны одоо сонирхолтой байдлаар болох ийм сэтлийг хүүхдүүдэд бас их өгд юм бэл. Айгуу гоё амьдралтай холбож яаж байна шүү дээ. Тэгэхээр энэ гоё туршлагыг одоо манай боловсролын салбарт ажиллаж байгаа удирдлагууд, менежерүүд, багш нар маань хараад ирэхэд ямар нэг юм их сургууль дээр хэрэгжүүлэе л гэдэг одоо хүсэл эрмэлзэл дүүрээ ирж байна. Манай багш нар ингээд одоо мэдхгүй одоо ингэж хэлж болд юм уу? Одоо нүдэн нэгдэн ч гэдэг юм уу? Нүдэнд нь оч гарна гэдэг юм уу? Яг багш болсноороо бахархдаг ч юм уу те. Энэ орон чинь боловсролтой ингэж анхаар тийм ээ хүүхдүүдэд ингэж хөгжүүлдэг юм. Яг хүний төлөө юм хийх юм байна. Энэ ч гэсэн би гардуурх материалаар би ингэ хийж болох юмуд байна шүү дээ. Тэгээд багш нар бол агуу гоё мотивац аваад явчих. Тэгээд ингэж авахт нь сургуулийн захирал менежер багш ингээд бүх талын оролцоотойгоор зэрэг үзүүлэхгүй болохоор зөвхөн нэг баш ганцаараа үзэж ирчээд би гоё юм харсан гэж ярьдаг. Тэгэл баг тэр хүн ингээд унтчихж байгаа. Тэгэхээр олныг хамруулаад зэрэг нэг ойлголттой болох юм бол яг сургууль дээр очиод яах юм боломжийг олгож байна. Ер нь сургуулийн удирдлагын баг тэгээд ахалж байгаа багш нарын тэрийг агуулад нэг сургуулиас нэг хүн биш нилийн ингээд багаар очиж байгаа. Бол олон нэг хамруулах. Гэхдээ яг ингэхдээ маань өөртөөхөө зардлаар явж байгаа. Зардлаар яваад миний хөдөлгөөтэй зэрэг би нөгөө визэн дээр дүүлэн туслаад солонгос сургуулиудтай технологиудтай холбох гэдэг өөртөөхөө чаддаг бүх талын оролцоотой явж байгаа. Ер нь тэр нь чухал та. Ер нь визний асуудал хүнд байна. Дээрээс нь очиод зүгээр аялал тий идэж угаал амарч байгаа л ирдэг штэ. Тийхгүй ингээд бас ийм үрд бүтээлтэй хийж бүтээ гэсэн юм ингээд ирмэлцэлтэй болж ирнэ гэж өөрөө бас явж чухал. Тэгээд дараагийн өдөр нь болохоор би Солонгосын Чөнгийн дуугээд аймгийн Хамьон гэдэг хотын боловсролын газрын харьяа Хаан гэдэг нэртэй баг сургууль дээр очиж танилцуулж байгаа. Яг баг сургуулийн орчин нөхцөлтөө үзүүлээд сургуулийнхаа спорт зал, урлаг зал, яг стандарт анги танхимууд, лаборатори ангиуд, сургуулийн номын сан, сургуулийн зурагчдын үдийн хоолой иддэг анги танхим орчин гэдэг. За яг энэ дэр ингээ очиод танилцуулангууд жишээ нь одоо тэр сургуулийн хувьд 350 сурагчтай, 70 багш ажилтнтай, дундаж анги дөрвөлт нь оройс 25 хүүхэдтэй. Тэгээд яг баг сургууль бол яг бага сургууль байдаг. Нэгээс 6 дугаар анги хүртэл баг сургууль гэж нэрлэдэг. Тэгээд сурагчдын ширээ сандал нүртэл манай багш нарын анхаарлыг татж байгаа байхгүй. Оо ийм ширээ сандал байт. Анги болгонд нь ангийн самбарын дэдэлт нь тухайн орныхын туг нь байх хэвээр. Тэр самбарын өндөр нь тухайн ангид хичээл орж байгаа бага ангийн багшийн нурууны өндөр таарсан байх хэвээр. Самбарыг зүгээр хандаар авчиад дуртай газар дээр тогтоохгүй гэсэн үг. Тэгээ багш гараа өргөд хамгийн дээдлийн зураас дээр ингээд шохоогоороо зурхад тухайн ангийн хамгийн хойно сууж байгаа хүүхэд тэр цэгийг харж явах хэвээр. За ингээд бүгд ингээ хоорондоо ямар нэгэн байдлаар уялдаа холбоотой байж байна. Дахиад BYOD гээд Bring Your Own Device гэдэг төсөл солонгос хэрэгжээд солонгосын бүх хүүхдүүд яг өөрсдийнхөө нэг юм девайстай болсон юм байна. Төсөл хэрэгжээд за анги болгонд нь access point гэдэг Wi-Fi цацагчтай. За тэгээ хичээлийн 40 минутанд тухайн ухаалаг төхөөрөмжөө хамгийн багадаа 10-15 минут ашиглах хэрэгтэй байт юм байна. Тухайн өдөр зааж байгаа хичээлийн онцлогоос хамаарна. За тэнгууд за хичээл эхэллээ. Тэгтээ заавал дандаа бас багийн ажиллагаа харьцуулах нь. За ингээд баг болгонд нь эсвэл дунд нь за өнөөдөр би ийм сэдв заах гэж байна. Энэ амьдралд яагаад хэрэгтэй вэ? Хаах хин зохион бүтээсэн бэ? Энийг юунд ашигладаг вэ? Гэт хүүхдүүдийг эхлээд нийтээс хайлгадаг юм байна. Нийтээс хайлгадаг. Дунгууд хөрөмж гаргаж ирлээ. Хүүхдүүд одоо Google-ээс нөө Naver-ээс нөө өөрөөсөө мэддэг харилцан системүүдээс хайгаад эхлээд өөрсдөө ойлгох тавна гэсэн үг. Дунгууд одоо жишээ манай геометри, тригонометри ингээл янз янзын томьёонууд ингээл графикууд байдаг шүү дээ. Косинус, синус, танкс одоо мэдхгүй ард нандаа графикууд явж байгаа байхгүй юу? Тунгууд энэ юунд ашиглагддаг вэ гэж сэтэлжүүлнэ. За тэнгууд байгаа чинь ингээ график хийх юм байна. Энэ графикаас хамаарад одоо ийм юмнуудыг хийж болт юм. Одоо хамгийн наадсахын жишээ нь Прус 30 машины гупрыг хийхэд геометр хэрэг болж байгаа. Тэр синус танкс нэрэг болж байгаа. MATLAB гэдэг програм дээр ажиллахын тулд яг үндсэн дээр ойлголт өгөх тавцтай болчихж байгаа. Яг энийг сурснараа би цаана юунд ашиглах вэ гэдэг хэрэглэгийг нь хэлж олгуулад за хүүхдүүд ингэдэм байх нэг ингэдэм байх багшаа гэлж байгаа. За болж гин. За тэгвэл одоо энэний ард яг онлайн төлөвт энийг яадаг вэ гэдгийг ингээ заагаад эхэлчихэж байгаа гэсэн үг. Ингээд юм шиг яг танхим дотроо цахим одоо уламжлах хоёр болсон байдлаар. Хүүхдийнхээ бас нөгөө технологийн ур чадварыг бас дагуулад сайжруулах. Анги болгонд нь дахиад хонх байж зүгээр ингээд одоо бид нар хоол захиалгатай зарим ресторануудад энэ хонх байдаг шүү дээ. Хонх байж байгаа байхгүй. Тэгээд энэ ямар учиртай вэ гэж асууж байгаа байхгүй. Гэсэн чинь үгүй одоо хүүхдүүдэд чимээгүй байл хөөе болцгоо анхаарлаа хандуул одоо магад анги хичээл багш хичээл зааж байгаа тийм. Тэр болгон дээр чинь багш зүгээр хонхоол нэг удаа дарна гинэ. Хонх дарлаа хүүхдүүд чимээгүй бол. Тодорхой даалгавар өглөө 5 минутын хугацаатай багш даалгавар өглөө 5 минут болон хонхоо дарлаа. Ингээд агуу ингээд сонирхолтой юмар ингээд шийдсэн байж байгаа. Тэгээ нөгөө талдаа нөгөө бага ангийн багш нарын нөгөө хоолойны хөвчний асуудлууд бас их хөндөгж байна гинэ. Ярьсаар аваад одоо орилж ярьдаг тэгээ хүүхдүүдэд олон хүүхдүүд шуугдаг. Тийм болохоор багын багш нар бүгдээрээ микрофонтой хичээлээ заадаг болчих. Тийм микрофоноор хичээлээ заана. Тэгээд нөгөө хонхтойгоо ажиллана. Тэгэхээр нөгөө анги болгонд самбаргаас хайрлаад шүү дээ тийм.
багшаа харилж байна. Ангитай хутлаа тайлж орж байна. Анги болгонд нь одоо тэр таблеттай цэнгэлдэг төхөөрөмжүүд бас байж байна. Тогны аюулгүй байдлуудыг маш сайн хангаж байна. За тэгсэн чинь мэдээлэл зүйн анги руу н орлоо. Тэгсэн чинь мэдээлэл зүйн ангид нь компьютерууд нь суурин компьютер байгаа байхгүй. Дандаа dual монитортой байж байгаа байхгүй. 2 монитортой. Оо зөв. Тэгээ энэ яагаад ингээ 2 минутад болцсон бэ гэсэн чинь үгүй одоо орчин үед ажлын байр дээр гарахаар одоо компани дээр гарахаар дандаа 2 минутаар ажиллах шаардлага бол үүсэж байна. Тийм учраас 10 жилийн хүүхдүүд ингээ багасаа 2 компьютер ажиллах дадлыг өгөхийн тулд бид нар бүх компьютерд 2 монитортой болгосон гэдэг. Тэгээ тэн дээр ингээ ажиллаж сурчих юм бол цаашдаа гараад ажиллахад амьдралд төхөн болно гэсэн байдал байна. Дараагийн үе шатрын бэлдээд байна шүү дээ. Чи одоо манай юу 2 дэлгэцтэй нэгт дэлгэцгүй бас байгаад байна шүү дээ. Тэгээ баг сургууль дээр очихоо бас нэг онцлогтой. Тэгмээ дараагийн өдөр нь болохоор төрөлцсөн ахлах сургууль дээр очиж үзүүлж. Тэгээ Тунгууд Солонгосын сургууль дээр очихын тулд төрийн албаа агчид 1 сарын өмнө ажиллаа төлөвлөдөг байхгүй. Тэгэхээр би 1 сарын өмнөөс ийм сургууль дээр очих гэсэн юм Монголын юм хүмүүс очно гэд зөвшөөрлөө аваад очиж байгаа. Ерөөс өнөөдөр гинт ийм болно гэсэн юм хизээч байхгүй. Бүтэн сарын өмнөөс юу болох нь бүгд тодорхой түүнийхэн дагуу бэлтгэлээд сангадаг. Тэгээд тэр хийсэн ажил нь гэсэн үр дүнтэй болоод өгсдөг. Тэгээд төрөлцсөн ахлах сургуулийн үед манай Монгол улс бас сая нөгөө боловсролын хуулинд өөрчлөлтөөр төрөлцсөн ахлах сургуультай байж болно гэдээ одоо дөнгөж эхэлж байгаа юм билэ. Тэгээд улсын хэмжээний 10 орчим сургууль бас юм төрөлцсөн болох гээд туршлага судалж байна гэж сая явсан багш нар бас ярьж байсан. За гэтэл Солонгосын сая манай бидний очиж танилцсан сургууль болохоор Kwangmyong Creative Management High School гэж. За бүтээлч менежментийн ахлах сургууль гэдэг нэртэй. Ахлах сургууль нь манайхаар бас коллеж юм сүт маягийн юм хослсон хөтөлбөртэй. За тухайн ахлах сургууль нь 5 чиглэлээр сурагч бэлтгэж байгаа юм байна. Аха. 5 мэргэжлэр. За тий ахлах сургууль. За хамгийн ихнийх нь юу вэ гэсэн чинь social influencer гэдэг мэргэжилтнэр хүүхд бэлтгэж байна. Өөх. Social influencer-ийн анги гэж байгаа байхгүй. Ахлагын хүүхдүүдийг бэлтэж байгаа. Тэр нь ганцаараа нөгөө нэг хүнээс бүрдсэн контент бүтээгч хүүхдүүдийг бэлтэнэ. За ангийн тулд одоо нөгөө стрим хийдэг програмууд дээр ажил сурах нь байна. Ганцаараа камер тавьчаад энд хянах самбартай өөрийнхөө дүрсийг бичнэ. Яаж edit хийх үү, монтаж хийх үү, YouTube дээр яаж стрим, TikTok руу яаж оруулах вэ, яавал гой сонирхолтой reels, short-уудыг хийх үү. За буцаагаад энэгээр ямар нэгэн байгууллагын бүтээгдэхүүнүүдийг яаж сурталчлаад лайка яаж нэмэх үү. Тэгээд ингээд зөв ёс зүйтэй яаж сошиал дээр бие авч явах уу гэдэг хичээлийг түлхүү 70% таа заана. Үлдсэн 30% болохоор нөгөө математик Монгол хэл нөгөө үндсэн суурь хичээлүүдэнд явж байгаа. За дараагийнх нь болохоор спортын менежмент гэдэг анги байна. За тэр нь яа гэм бэ гэдгсэн чинь одоо энэ хөл бөмбөгч үт юм уу, сагсч үт юм уу, гольфч үт юм уу, тамирчдын гүйцэтгэлүүдийг судалдаг тим анги байна. Аль багуудын тамирчдыг яаж судлаад аль баг дээр одоо боцоо тавил тэр баг яаж амжилттай амжих вэ гээд энэ спортын тэр чал руугаа тэгээд тасалжуулагчийн туслах гэдэг мэргэжлэр гараад ажиллаж болно. Эсвэл онлайн спортын тийм бетинг хийдэг юмнууд дээр зөвлөн туслах үйлчлэг өгж болно. Эсвэл спортын тэр менежментийг судлангуудаа хаана хизээ ямар тэмцээн болох чинь ингээд бүтээгдэхүүнүүдийн рекламыг байгууллагын хооронд нь холбож өгдөг яг цэвэр менежмент руу гаж хэлсэн. Нэг юм анги. Дараагийнх нь болохоор санхүүгийн менежментийн анги гээд нэгтлэн бодох бүртгэлтэй холбоотой одоо манайхаар нөөд татвар санхүүгийн тайлан одоо юу гэдгийг. Энтэй холбоотой анхан шатны сүр ойлголтуудыг санхүүгийн програм дээр ажилтдаг болгоод төсөж байна. За дараагийнх нь аялал жуулчлалын менежмент гинэ. Тэгмээ тэр дотор хотел менежмент гэдэг анги зааж ахлагын хүүхдүүдэд. Тэгээ хотелийн менежмент, хотелийн ресепшн болохын тулд одоо яах хэрэгтэй байх вэ? Багада хэдэн орны хэлээр ярьдаг байх хэрэгтэй байх вэ? За дээрэс нь одоо аялал жуулчлал зохион байгуулад та одоо нэг 10 хүн, 20 хүн хариуцаа явах гэж байгаа бол нөгөө кофений бариста болох хичээл бас орт юм. Тэрнийх нь нэг хэсэгт нь тэгээ американо яаж хийх вэ? Латте яаж гоё хийх вэ? Тэгээ тэр нь яг сургалтандаа суун кофений нөгөө төвхтэй машинуудаар ажиллах юмнуудыг заана. Тэгээ төгсөхдөө яг баристагийн гэрчлэгээтэй төгсдөг юм байна. Гараад дурын кофе шоп дээр 100-ийнхаа амралтаар ч юм уу одоо амьдралтаа ингээд ажиллах боломжтой байдлаар. Дараагийнх нь бартендер ийм бас сургалт орж байгаа. Айгүй бол алкогол шүү дээ. Одоо вайн, цагаан улаан вайны ялгаа нь юу юм, жин гэж юу юм, тоник нь юу юм, коньяк нь юу юм. Тэгээд эдгээрийн ялгааг үзүүлээд тэгээд аль архийг ямар юмтай даруулж явал гоё явах уу, десерт нь яаж явах уу, яавал согтохгүй, шатахгүй, алкоголыг хэрэглэх үү гэдэг сургалтыг алхангийн хүүхдүүдэд орж байна. Тэгээд тэр яг нарийн мэргэжлийн хичээлүүдийн яг гаднаас их сургуулийн багш нар бас ирээд орж байгаа юм байна. Ингээд нэм сонирхолтой. Тэгээд нөгөөх нь болохоор контент креатор гэдэг анги. Тэр нь юу вэ гэхээр одоо саб бакалавр бодол дээр ажиллаж байгаа байхгүй. Одоо жишээ болгоно энэ ингээд бүтээгдэхүүн байлаа гэж бодъё те. Бүтээгдэхүүнийг нэг байгууллага өглөө энийг явуул царайлаг хүн харахад одоо яг энэ бүтээгдэхүүнийг авмаар сэтгэл төрүүлэхээр контент хийх вэ гэдэг даалгаврыг хүүхдүүдэд өгдөг юм. Тэнгууд нөгөө хүүхдүүд нь харж байгаа бүтээгдэхүүнийн онцлог хараад явуул царайлаг гоё болох уу? Энэ баркод заавал энэ байх ёстой ч юм уу, гүч юм уу? Энэ өнгө нүрээ ягаад ийм байх ёстой юм? Явуул царайлаг болох уу? Яавал энэ бүтээгдэхүүнийг олон улсад гаргахад юун дээр нь анхаарах уу гэд
ийм юм дээр хүүхдүүд өөрсдөө одоо Photoshop, Adobe дээр ингээд супер ажиллаж байна. Багаас. Тэгээ сургуулийнхаа логотой бал хэвлэж байна. Өөрийнхөө гаргасан бүтээгдэхүүнтэй бал одоо ноутбук ингээд нөгөө дэвтрүүд чинь тэмээлийн дэвтэр сургуулийнхаа логотой даван уудтай тор тэгээ гаргасан дизайнераа өөртөө ингээд бүтээгдэхүүн харж агаад захиалганд өгөөд хэвлэлтэнд өгөөд тэгээд сурагчдынхаа нээлттэй өдөрлөгөөр тэрийг $5-10 зараад эцэгчүүд нь хүүхдүүдийнхээ хийсэн зурагтай даван торыг би худалдаж авахсаар аргагүй байдалд орж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд яг ийм хүү сэдлийн ингээд юусоо төгсөлтөө баг маргааш нь ингээд амьдрал хэрэг болох тийм хэрэгцүүдийг зааж ил. Тэгээ манай багш нарт их таалагдсан. Дараагийнх нь болсон чи юу болсон бэ гэсэн чи тэр бүр сонирхолтой. Ингэж яриад иж болох юм. Болно болно шүү дээ. Батсан чинь Солонгос улсад нарийн ширхэг тоосонцор PM2.5 нэмэгдэж байна гинэ. За. Ингээд дагаар одоо бохирдолтой болж байна гэсэн үг ч тийм. Яг го тэрнийхэн уг үндэс нь баг Монголын зүйлчлэлтэйс болж байна гинэ. Манай одоо говийн шороонууд нэрч очиод хятаар дараад Солонгосын хүүхдүүдийн амьсгалаа гараа богтууж байна. За ингээд энийг энэтэй холбоотойгоор нөгөө гадаа уулын сургууль болгоно аягүй том спорт залтай байхгүй. Гадаа тэгсэн чинь тэрийг бүгд юу болж байна. Гадаа агаар бохирдолтойгоо учраас гадаа хүүхдүүдийг биеийн тамирын дасгал оруулах, гадаа хүүхдүүдийг бүлгэж уушгинд начаал өгнө, эрүүл мэндэд тортоомаа гэд буцаагаад нөгөө ин дуур буюу танхимын спорт ийм ангиудаа их нэмсэн юм байна. Тэр нь болохоор стандарт ангиудаа нэг ангийг хослоод зөвл энгийн анги байгаа байхгүй гооцохтой анги хослонгуудаа нэг ийм самбар одоо ханаа тэр чигтэн тод скринтэй AR VR цорилсан цахим сүртэй биеийн тамирын анги болгоод тогтжуулж байна. За тэнгууд тэрэн дээрээ Олимпиад ордог 30-аас 50 орчим спортын цахим контентуудыг хийчих тэндээ. Ямар. За тэнгууд одоо ингээд байт харва гэдэг хичээл орж байгаа байхгүй тэнд нь тэнгууд хүүхд тодорхой зүйл зогслоо яг байт харваны нумсан байгаа. Та ангийнхаа хан руу ингээд би харууллаа. Тэнгууд тэн дээр нь хэдэн оноосноос нь хамаарад та тэглээ инглийг харуул. Хөл бөмбөг байж байгаа. Тэнгууд яг энэ цэгүүдийг онруугээд бөмбөг өвшөөлөд онно. Аюу хөрхөн боломжтой. Таслаа хийгээд энэ давтаад байна. Гэтэ хичээл орохдоо бас учир. Тэнгууд дараа нь гольф байж байгаа, скрин гольф байж байгаа байхгүй. 10 жилдээ ингээ хүүхдүүд нь бүгд гольфын цохиурын том жижиг ялгааг нь мэддэг болсон. Ойрын зай, холын зайд яаж зохих вэ? Гэт ийм сэтгэлтэй болсон хөгжүүчин гольфоор явах сонирхол нэмэгддэв юм байна. Дахиад тэр нөгөө би одоо хэлж мэддэг байхгүй ингээд олимпиад нэг нарийн урт завтай олон ингээд 4-8 хүн ингээд суудсан зэрэг сэлүүртэй уртаа явдаг спортыг юу гэдэг юм. Мэдгүй би бас нэрэлдэхгүй байна. Тэнгууд тэрийг ингээд туршдаг тийм юу байж байгаа байхгүй тренинг дасгал байж байгаа байхгүй. Ингээд тэгээ хоёр хүүхд зэрэгцээ суун. Тэгээ яг сэлүүрж байгаа юм шиг ингээд хөдөлгөөнийг хийн. Тэнгууд дэлгэцэн дээр миний сэлүүрсэн тооноос хамаарат тэнд яг нөгөө завин ингээд урагшилж байгаа байхгүй. Тэнгууд хоёр хүүхд хоорондоо ингээд толом тоглож уралдангаа дасгал хийн. Тэр ингээд би бүх булч ингээд хөгжүүлдэг гинэ. Тэгээ ингээд тэмцээн тоглоод уралдаа төрүүлтэн эцсийн үр дүндээ бид хэдэн калори ингээд шатаагаад дууссан. Биеийн тамирын хичээл ихтэй хүүхд болгондоо юм банд зүүд гэж. Төснийх нь нөгөө пүсийг хэмждэг. Тэгээд биеийн тамирын бочлогтой зэрэг ангид байгаа хичээл орж байгаа 25 хүүхдийнхаа нэртэй зүрхний цохилтуудыг ингээд бүгдийг хараа бичнэ. Энэ тасгалаас ээж нь мөн юм гэж аль начаалаа авч ийн аль нь юм хийхгүй байна гэдгийг хараад бичнэ. Тэгээд биеийн тамирын хичээл дээрээ хүүхдүүдээ 5-5-аар нь баг болгоод тэр олимпиад орж байгаа спортуудаас аль нэгийг сонгоод тэр баг дотроо өөрөөсөө сонирхсан чиглэлээрээ одоо биеийн тамирын хичээлд оролцож байгаа байхгүй. Манайх болохоор яадаг вэ гэхээр ерөнхийдөө нийтлэг байдлаар яг залаа торж гүн бөмбөг хайдаг сакс тоглосон байдалтай ийм байдлаар. Волейболын хичээлийг бас намайг бүр 2002 онд Японд 10 жил сурдаг байхад волейболын хичээлийг одоо авах гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь эхлээ бичлэг үзүүлж байгаа. Тэр болохоор яг тухайн онд болж исэн олимпийн волейболын алтан медалийн төлөөх тоглолтыг үзүүлж байгаа байхгүй бичлэгийг. Үсрээл 20 минут бичлэг үзүүлж байгаа байхгүй. За ингээ харуулганд тэрөө таад волейболын спортоор явах юм бол эцсийн хүргэцийг бол яг энэ тамирчичиг таад болно. Гоё юм өндөр нуруутай атлетик болно. Бие хөгжил сайтай. За тэгээд тамирчдын яаж гаргаж ийн, яаж авч ийн, яаж хамгаалж ийн гэдгийг ингээ бүгдийг харуул. Энийгээ world class стандартын волейболын тамирчин болох суурийг 10 жилд бид нар бэлдэж байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд алтан медаль авч байгаа тамирчдыг ингээд харуулж маруулаад тэгж мотивац зунгуудаа гараад волейбол тоглуулчих байгаа байхгүй. Тунгууд би цохилгондоо яг тэр олимпийн тамирчин шиг би өөрөө төсөлж байгаа байхгүй. Зөв жоох хүүхд. Хөөе яг тэр тамирчин яг ингэж авч ирсэн. Тэгээд яг ингэж цохин гоё харагдчихсан гэд. Тэгээд ингээд хүүхдүүдийг ингээд сэтэлжүүлдэг. Тэгээд тус спортод дэмждэг нь их таалагдсан. Тийм байна тийм. Тэгээ багш нар маань үзэж хараад бид нар бас ингэж болох юм байна шүү дээ. Одоо манайх нөгөө заалны хөрөлцөө багтаа олон хүүхдтэй ганцхан заалтай байдаг бол сургуулийн коридорын нэг хэсгийг тогтжуулаад бас ийм зүйлийг хийж болох юм байна гэдэг мэдээлэл бас өгс. Тэгээ өвлийн үлрэлт бас гадаа биеийн тамир орж чадахгүй учраас. Тийм шүү дээ. Монголд бол гадаа угаасаа намар нэг сар, хавар нэг сар л байгаа шүү дээ. Ер нь л тийм ихэнх нь дандаа дотор
агуулгатайгаа байгаа шүү дээ. За тэгээд хоёр улсын сургууль дээр очиж үзүүлээд нэг байгалийн шилжүүлний парк үзүүлээд дараагийнх нь Солонгосын EdTech холбоо гэдэг байт. Одоо боловсролын салбарт мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчлэгээ үзүүлж байгаа холбоотой бас хамтын ажиллагаатай. Тэгээд тэр холбооныхоо бас 2 3 газараа зочлоо гэдэг хүсэлт өгөөд тэр нэг компани дээр нь очиж танилцсан. Тэр болохоор Xbody гэдэг нэртэй IT-ийн компани. Үндсэн суурь нь IT-гийнх. За тэднийх юу хийдэг вэ гэсэн чинь нөгөө сонирхолтой зүйлийг хийж. За тэр юу вэ гэсэн чинь зураг авч байгаа. За ингээ хүүхдийг урдаас нь аавна, хажуунаас нь аавна, хойноос нь аавна. Гэхдээ энгийн камер биш ингээ deep sensorтэй кинектикийн камер байж байгаа. За зураг авсныхан дараа боловсруулалт хийгээд өгөн. За энэ агуугаа зэгцтэй хэлбэл ингэх гээд байгаа. Танаа одоо дундаа ингээ сурдаг хүүхд байна уу? Бага. Хэд настай байх вэ? 14-тэй. За 14 настай хүүхдтэй. За тэгвэл Солонгос улсын 14 настай хүүхдийн нэгдүгээрт биеийн жингийн индексийг тодорхойлж өгч байгаа. BMI буюу энэ хүүхд тархалтай байна уу, тунхай байна уу гэдэг нэгдүгээрт гаргана. За дараагийнх нь саяны 300 дээр үндэслээд энэ хүүхдийн нөгөө биеийн постчер гэж байгаа байхгүй юу? Бие бэлтрийн хувьд ямар түвшинд байгаа гэдгийг оншилж байгаа. За ингээд зураг авчингууд яг гэхээр хоёр нүдний аралтайгаар толгой нь ингээд далийн өнөө мөрийг байна уу? Хоёр мөрний хувьд энэ жигдэх юм байна уу? Сул байна уу? Таазны хувьд, өвдөгний хувьд, шагааны хувьд. Хажуунаас нь авсан зураг дээр энэ хүүхэд хэр бөхтөр байна. Тэгээд аль хэсгийнхэн булчингийнхэн ачаал нь их байна. За хойноос нь авсан зураг дээр нуруунд нь суул төгсөн байна уу юу? Хөл нь нэгсүүлтэй байна уу? Эсвэл майга байна уу? Тэгээд нөгөө хөлнийхэн үлмийн нум нь хэр одоо бүдүүр хотор байна уу гэдгийг оншиж өгч байгаа байхгүй. Зураг аваад. Тийм зураг аваад оншиж өгнө гэсэн үг. За ингээд аваад гараад ирсэн тайлбар нь юу харагдах вэ гэхээр одоо тархалттай хүн. Одоо нам минийхийг одоо хажуудлаас авч байгаа байхгүй. Тэр чи би ер нь бол бөхтөр хүн юм байна. За ингээд бүхтээснээсээ болоод одоо миний толгойн өөрийнхөө массыг 20 кг гэж үзэх юм бол бүхтээснээсээ болоод нэмэх нь 15 кг. Нийтдээ 35 кг-ийн ачаал миний хүзүүний булчин дээр ирж байгаа юм байна. Хүзүү сэрэн дээр. Тунгууд яг тэр ачаал өгөөд хатуурсан буюу зангирсан байгаа булчингуудыг ингээд арга хэсэн дээр харуулж байна. Таны энэ булчин хатуураа зангирсан байна. Энийг суулгах шаардлага. За тэгээ ингээд бүхтэгчингууд нуруу ингээд байгаа хойшиж байгаа байхгүй. Тунгууд нуруу хойшичингууд би биеийн тэнцвэрийг олохын тулд гойныхан гадна тал юм уу дотор талд нэг ачаал өгд юм байна. Тунгууд нөгөө нэг хэсгийнхэн булчин чангарцсан нөгөөсийнхэн булчин ингээд суулгарсан байдалд. Тунгууд та энийгээ суллан энийгээ чангалах хэрэгтэй гэд зөвхөн надад зориулсан тийм биеийн тамирын тасгалуудыг санал болгож. Та ингэсэн байж шүү. За хажуунаас нь 10 хотоо нурууны чинь суул төгсөн байна юм байна. Тунгууд 10 жилийн хүүхдүүдээр яаж юм гэхээр Солонгосын 14 настай хүүхэд яг стандарт өндөртэй байна уу? Шинэ дэвжээлийн товтолд орсон байна уу? За тэгээд энэ хүүхдийн бүгдгөрөөс нь хамаарат ямар нэг арга хэмжээ авахгүй бол бүр бүгдгөр болох юм гэдгийг харуулж байна. Дээрэс нь гоё ингээд цэх явахгүйгаас бол цэх байж чадахгүйгаа учраас өөрийнхөө одоо харагдах хэвээр өндөрөөсөө би жишээ нь 3 см навхан болцсон байгаа байхгүй. Угшаага бүгдийгээ тоошоо ингээд хотоосноосоо болоод хэрвээ би цэг зогсох юм бол яд чи ингээд стандарт өндөр үе 3 см өндрүүлэх гээд шүү дээ. Тэгээд тэрийг ингээд хүүхдүүд илэрхийлж байна. Дээрээс нь Солонгосын хүүхдүүд солгоо гараар бичдэг хүүхдүүдийн яг зүүн талын булчингуудын хөгжлөний илүү хөгжсөн. Тэгээд энэ талын булчин хөгснөөс хамаарат энэ тал нь хүнд болонготой ингээд хажуунаас нь харахад би ингээд яахан далисан мэт. Тунгууд энэ дээрээ ингээд ус даяараа ингээд жилд 2 удаа энэ компани захиалга өгөөд одоо мишэр хэмжилт хийдэг юм байна. Тэгээд би одоо намар хичээл эхлэхэд хэмжлээ. Тухайн ингээд бөхтөр байгаа хүүхэд, майж байгаа хүүхэд, нурууны суул төгсөн хүүхдүүд байвал тэр датаг сургуулийн эмч, сургуулийн биеийн тамирын багш, сургуулийн нийгмийн ажилтан, анги даасан багш. Ингээд энэ хүмүүс рүү бүгдэн төнөгч байна. За тэнгууд тарган байгаа хүүхдийг туранхай болгох нь тухайн хичээлийн жил биеийн тамирын багш ажил болгоо явуулж байна. Дахиад тухайн тарган байгаа хүүхдэд хэрэгтэй калорийг өгөх нь сургуулийн хоол зүйчийн ажил болгоо явуулж байна. Анги даасан багш жишээ нь зүүн талаараа бичдэг хүүхэд дандаа зүүн талаараа бичсээр хагаад энэ талын булчин чангарцсан байвал ядаж тухайн хүүхдийг ангийнхаа хамгийн урт талын баруун талын салаанд нь суулгах юм бол ядаж нөгөө талаараа харахаар энэ талын булчин зэрэг ачаалнаас буурд юм шиг байна л да. Ядаж хүүхдийг хаан суулгах нь бас тэрнтэй уялдаж байна гэсэн үг. Дахиад бөхтөр байгаа хүүхдэд зориулаад тэр эргоны гişрээ санал гэдэг юм уу те. Энээс нь хамааруулаад ингээд илүү яг эрүүл боловсролтой Солонгос хүүхдийг бий болохын төлөө тэнд ажиллаж байгаа. Ингээд шинжлэх ухаанч байдлаар гэсэн үг. За тэнгууд 9 сард миний биеийг хэмжлээ. Хэрвээ би ингээд зөв дадалтай болчих юм бол хавар төгсгөтөн дахиад хэмжлээ. Зассан байл бас болж байна. Тэгэхгүй болохоор дунд ангийн хүүхдүүд яг нэг өсөлтөнд явагдаж байгаа өсдөг насн дээрээ буруу дадалтай болоод бөхтөр болоод утас сард юм уу, тонгоож хичээл хийх юм уу. Энээс болоод ийм дадал суучвал насан туршдаа энэ хүүхдийн болоод өсдгөө гэж юм л да. Тэгэхээр яг эд ясна дунд бүр тусгаалan анхаарсан гэсэн үг тийм. Тэгэхээр дунд ангийн хүүхдүүдийг анхаарад чи одоо дасгал хийхгүй бол юм болно. Одоо шахал хүмүүсээ зохицуулахгүй бол ирээдүйд юм болно гэд. Тэгээ баг багт нь дадал өгөөд тэнгууд дахиад бүлгэлж जैन дахиад анги хооронд нь таргуу хүүхдүүдээ нэг бүх болгох гэж. Зөвхөн хүзүүний чангарсан хүүхдүүдээ нэг баг. Тэгээ бөхтөр хүүхдүүдийг нэг баг, майг хүүхдүүдийг нэг баг болгочингуудаа дунд нь тохирсон дасгалыг өгөөд 2-7 хоногийн хугацаатай буст хариу арга хэмжээний юу явуулт юм бэ.
Тунгууд таргуу хүмүүс нь тарганараа ингээ бөөнөрөө баг болсон тасал хийгээд би ингээ жахаа ядардаг нэг гууд нөгөө багийн хүмүүс нь ингээ эрчиндээ аваа явчихсан юм байна л да. Халивын ингээ тайлбар тоолын 10 удаа хий. Тэгээд маж хүмүүсийг аливын гих хэвээр гэсэн тех хэвээр гэсэн ингээ баг багаараа итгэжүүлээд тэгээд ерөөсөө ангийн хүмүүс ангиараа ирүүл байх тийм концепт рүү шилжүүлж байгаа юм байна. Тэгээд тэр нь бас таалагдсан. Ямар л агин те технологийн компани үслээс бараг эрүүл мэндийн манай Монголын одоо эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хүслэх хийхээр чинь тийм юм хийгээд идэг шүү дээ. Ань байхгүй. Тэгсэн тэрийн бүр технологийн компаниудад даатгаад технологийн компани тэр асуудлуудыг шийдээд явчих гэсэн. Тэгээд сүр дата. Тунгууд ингээ миний ийм биометрик датанууд ингээ хоригдтаад ирэх юм бол аюу гой датанууд үсэж байгаа байхгүй. Би 4-р ангитай юм байсан, 5-тай юм болсон, 6-тай юм болсон. Тэгээ магадгүй одоо дараа тунгууд би тэр бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирээд магадгүй хэмжиж бодож байгаа байхгүй. Ер нь Монгол хүмүүс ямар байд. Тийм шүү дээ. Яг 14 настай Монгол хүмүүс 14 настай Солонгос хүмүүс. Магадгүй бүх төр хүмүүс хичээлээ сайн идэх гэж болно шүү дээ. Суусаар агаад бүх төр болсон ч юм бэл. Эсвэл гар утас сарсаар агаад бүх төр болсон ч юм бэлөө. Тэгээ хүүхдээ яг тэр нөгөө биеийн жингийн индекс сургалтын чанартай шууд хамаарл байна уу гэдгийг бас дараа нь шалгалтын олон дата тэр хүүхдүүдийн биометрик дата хоёрыг хооронд харьцуулж үзвэл бас нэг тийм гоё судалгааны ажил болж байна. Тийм байна. Ер нь нөгөө хүүхдүүдийг багаас нь л зөв зэгцтэй зөвхөн одоо мэдлэг боловсралтай гэхээс илүү эрүүл байх гэдэг ч юм уу аягүй чухал болоод байгаа шүү дээ тийм. Тэгээ харуулчингууд манай багш нар дээр ч гэсэн тийм асуудал зөндөө гарч байгаа байхгүй. Багш нар ч гэсэн дийлэнх нь яг ингээ бүх төр тэгээ бүгдээснээ засахгүй байсаар байгаа тэр хэсгийнхэн булчин нөгөө тонгоож байгаа толгоогоо барихын тулд хэд ачааснасаа болоо сүултээ яг шохоочлт үүссэн, чангарцсан багш болгоны нуруунд дээр ингээ нэг бондор юм үүссэн. Тэгээ гендерийн хувьд Солонгос руу явж байгаа баг болгоны бараг 95% дандаа эмэгтэй хүмүүс байгаа байхгүй. Багш нар дийлэнх л багш нар. Тэгээ багш нарын дунд тархалт бас их байна. Багш нарын нүдний хараа бас их муутсан байна. Ихэнх нь нүдний шилтэй байна. Хоолойны хүчний асуудалтай, бамбаа асуудалтай. Тэгээ болдгоо Солонгос цай нэгдсэн байдлаар багш нарт зориулсан эрүүл мэндийн үйлчилгээ, багш шинжилгээ гаргаад өгчих юм бол бас уул хэрэгтэй санагдсан. Багш эрүүл байж ич тэр хүн сэтгэл санаагаар тайван байж ич хүүхдүүдтэй одоо боловсролыг илүү стрессгүйгээр дамжуулах юм болов гэсэн. Улс тэгтээ нөгөө багшийн урьдчилан сэргийлэх үзлэг мэслэг гэж явдаг шүү дээ. Тийм байгаа. Тэр үзлэгт багтсан багцууд байж байгаа. Тэр нь заавал үзэх ёстойнууд байгаа. Гэхдээ жил болгон тэрийг үзүүлнэ аюу баг төсөв байт юм бэл. Тэгээд тэр нь орог саний тэр нөгөө гурван талаас нь зураг аваад гарах хэмжээний л үр дүн гаргаж ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрийг гэхдээ яг заавал техник одоо нөгөө Монголд ч гэсэн эрүүл мэндийн салбарын хүмүүсүүд ачаал өндөр байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бас ингээд технологиор хэлбэрчлуулад яг мэрэгжлийн мундаг эмчнэр нь тусгай нарийн одоо өвчин дээр анхаарлаа хандуулаад явал бас бүтээмж нэмэгдээл сайжирнаа л гэсэн үг шүү дээ. Тэмүүд хөдөлгөөн засалж, хөдөлмөр засалж, тэгээд тасалжуулагч гээд яг ийм хүмүүстэй датан дээр нь ажилт юм бэл. Тэгээд яг мэрэгжлийн зөвлөгөө өгч. Гэтэл өөрөөхөө ингээд нурууны хазаалттайгаа мэдхгүй, сул төгснөө мэдхгүй хүмүүс одоо энэ бараг эртгэлрүүлэг байхгүй юу? Анхан шатны эртгэлрүүлэг гэсэн үг. Тэгээд зарим хүмүүсийг онцлоод үнэхээр та эмнэлэг явахгүй болохгүй байна гэдэг зөвлөмж өгч байгаа. А яг одоо бие засчих юм бол та ингээ гоё болоо шүүгээ төгтүүд дахиад мотивац өгөх тийм юм ажиллагдсан. Ер нь бол айгүй гоё ингээд хүмүүсийг нүдтэй айлж мотивац өгвөл гоё аяллууд болж байна шүү дээ тий. Тэгэнгүүт одоо өмнө нь явсан хүмүүсийн дундаас хүмүүс чи ер нь аливаа асуудалд хоёр янзаар ханддаг шүү дээ. Нэг нь болохоор одоо манай Монгол юм боллоо өстой 80 жил бүтэхгүй юм бэ гэж нэг харж байна. Нэг нь хүмүүс ингэж байгаа юм бол бид нар бас ингэж хийчихийгээд ингээ урам зориг аваад явна тий. Тэгмээд өмнө нь явсан аяллаар одоо явсан хүмүүсийн дундаас би тэр аяллаар ийм юугаар яваад сургууль дээр ийм юм хийгээд инглээ гэдэг ийм гоё жишээ кейсүүдээс хаваалцаач. Байна. Одоо очихоор хүмүүс ер нь бол хүлэн зөвшөөрч эхэлж байгаа. Тэр нь юу гэсэн үг өөрөөгөө хүлэн зөвшөөрч. Одоо анх ингээ Монголоос нисэхдээ ингээл би сургуулийн захиралтай. Одоо би ингээл манайхан ч аймаг нэг юм бие төвтэй хүмүүс байгаа байхгүй. Гэтэл Солонгос яг хил дээр очингуудаа паспортоо үзүүлээд та ямар зорилгоор ирсэн бэ гэдэг англиар асууж байгаа байхгүй. Ярьж чадахгүй. Тэгээ хилээс бас буцаах асуудал байгаа байхгүй. Виз гарсан ч гэсэн Солонгос хил дээр буцаачих. Буцаа ягаад нэг иммиграшн руу дагуулж орчих. Тэгээ би хонос нэг хүн авахгүй орж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ энэ ингээд манай Монголоос ирсэн сургуулийн захирал хүн байгаа маа ингээд туршлага судлахгаа явж байна. Гэлэнгуудгүй төв сургуулийн захирал төрийн албаагч үжиж ягаад энэ хүн чинь ирсэн аялын зорилгоо англиар хэлж чадахгүй байгаа юм бэ? Солонгосын төрийн албаагч тэр дундаа сургуулийн захирал бол англиар баг ямар ч судалгаа ярина те. Төрийн албаагч нь яг муу юм уу гэдгээс надад асууж байгаа байхгүй. Үгүй мөн байлгүй яа гэм бэ? Наа чи англи хэл мэдэхгүй орсоор бол супер ярина гэдэг. Хүнээ аварж байгаа байхгүй. Тэгээ гарангууд дахиад манай хэд чинь нөгөө метроны буудлын хаана байдیں۔ Надаас зүүн юм асууж байгаа байхгүй. Ойрхон ийм хаана тэр хаана. Тунгууд нөгөө цахим ур чадвар гэдэг юм манайхан тавиуд дутагдаж байна. Тэгээ хэлж байгаа байхгүй. За ингээд надаас асуусан хүмүүс бүгд цуглаатахаараа та гар утастай юу? Утас чи яг одоо Wi-Fi байна уу? За окей. Та метроны ойрхон буудлын хаана нүгэд надаас сүрэ асуусан. Яг кириллээр надад бич. За бичснийхаа Google Translate-ээр англи юм солонгосоор орчуулсныхаа буцаагаад Google-ээс асуу.
Google Map руугаа ороод асуу тань заагаад өгнө. Тэгээ зааж өгсөн англиар гараад ирэх юм бол буцаага тэрийг copy paste-аад монгол болгоо хар. Болж байгаа ч тэгээ хэлж. Тэгэнгүүт дараагийн үнэн сөүлд ирсэн би одоо ингээд өнөөдөр юу хийх ингээд чөлөөт өдөр өгдөг байхгүй бас. Чөлөөт өдрөө таад ингээд дуртай юм үз хараа сонирхороо. Би ирсэн би юу үзэх вэ хаашаа явах уу гэнэ. Сөүлд ирсэн хүмүүсийн заавал үзэх хэрэгтэй 10 газар юу вэ гэдээ та монголоор бичээд эсвэл англиар шууд Google-ээс асуу. Танд ингээд бүр suggest-ийг гаргаад ирнэ. Тэгээ энэ лөө яаж очих вэ гэдээ дахиад асуу. Наа болж байгаа ч багш нараа гээд бүр болохгүй бол метронд ороод төөр бүр ганцаараа төөр. Тэгвэл та бүр аргаа болно. Ингэж хэлээд явуулчингууд маргааш нь ингээд нэг хөрхөн бүгд очроо олцсон те метроч ч амрах юм биш тэгээ те би хааны орд үзмээрээс өөрөө очоо үзсэн. Тийм би мэдхгүй бүх зүйлээ бичээд ингээд транслейт ингээд хүнтэй ингээд ойлгоцоод ич болд юм байна гэд энэ болохоо нөгөөдлөөс амьдрах чадвар гэдэг юм уу одоо ям бие даах чадвар гэдэг юм уу ийм чадварыг нэгдүгээр хүмүүст өгч байгаа. За тэгээд солонгос явчаад буцсныхан дараа нэг өшилжсэн байхгүй. За би өөртөө хэлгүүдээ өвтлээ ичлээ гэд. Тэгээ би ядаж ингээд төөрч надад туслаач гэгээд би англиар хэлчихэж тэр үгээ мэдтгүү те. Хоол идэхэд нэг буруу хоолоо буруу захиалаад амар халуун ноготой болоод идчихэж байгаа байхгүй. Тэгэл хувь хүн ингээ хэлгүүгээс л болж байгаа байхгүй. Ер нь бол тэрнээсээ би санаа зовсон. Тэгээд идэвхтэй гэдэг хөтөлбөрийг би багш нар дээрээ багш хөгжлийн зарлаасаа тусгаалan зориулт тусна бүх багш нартай авсан гэж байгаа байхгүй. Сумын сургууль гэхдээ манай багш нар дараа нь гадагшаа явхад дүрсэнд нь хэрэгтэй гэж үзээд би англи хэлний хөтөлбөр нэвтрүүлсэн гэсэн нэг тийм захирал бас надад олбогдчихсэн. Сургууль дээр бүтээн байгуулалт талаас хүүхдүүдтэй чиглэлж авах санаанууд бол зөндөө байж. Манайхан одоо манай стандарт таач 10 жилийн сургуулиар зөндөө явжсэн ба хочонгууд ингээл хан болгоноор ингээл баахан ингээл юмнууд цацсан бараг шат болгон дээр нэгвэл тэгэн мэг ингээд тэнд чинь юу тийм байхгүй байхгүй шүү. Ингээд бүтээл урлан үзлэг эцэг эхчүүдэд зориулсан өрөө бас байна. Эцэг эхчүүдээрээ сургууль дээр ингээд ажиллах хэрэгтэй сургууль зөвлөлт туслах ихээр өрөө байхгүй байна гэд эцэг эхчүүд зориулсан өрөөнүүд байж байна. Багш нарын амралтчдад цагаад сайжруулах өрөөнүүд тэр талаас нь харсан юмнууд. Яг идэвхтэй персонал ангиудыг хичээлийн бус цагаар бусад мэргэжлийн багш нар сургалтандаа ашиглаж болох юмаа гэж сэтэл аваад заавал ингэ ашиглаа гэсэн чиглэлүүгөө явж байгаа багш нар бас байна. Түүнээс яг бүтэн барилга бариад ингэ тэгж чадахгүй л тийм уус бүтэн барилга барьж байгаа. Гэтэ яг зөвхөн гоё тахиулаад эсвэл нэг багшийн амар хөрөө ч юм уу эцэгтэй уулз хөрөө энэ төр гаргасан байх шүү дээ. Ер нь л. Гэхдээ тэг явсаар хагаад хүн руугаа чиглэсэн юмыг яаж хийх вэ гэдэг тийм майндсеттэй болоод буцаж байгаа. Тэгээ сургуулийн хаалгаар орлоо. Манай сургууль хүслийн бэрхшээлтэй хөлт байгаа юу? Нүүдний довжор одоо ягаад тийм өндөр вэ? Би нэг багнахан болох хэрэгтэй юм байна. Тэгээ сургуулийн хонхны чимээ арай чанга нарийн нэг арай өөр дугаар 50 аяар суулгах юм байна. Сургуулийн ангидаа засвар хийхдээ хүүхдэд стрессгүйгээр ийм завсрын гэгээлэг өнгөрөөс ангидаа засвар хийж бодох хэрэгтэй байт юм байна. Ширээ сандал хүүхдүүдэд суудлаа хуваарлалтаас би ялгалтай байдлаар хандахгүй юм байна. Сургуулийн үдийн хоол цайн дээрээ бас болж өгвөл би ногоо чимсгэлэхүү оруулах юм байна. Болж өгвөл төсвөө хаанаас яаж нэмэгдүүлэх үү? Ингээд багш нар мотивац аваад буцаад тэрийг дахиад газрын газартаа өөртөө ингээд түүхэн дэлгэрүүлэх тийм нөлөөллийн ажлууд хийгдэж. Гэхдээ харамгутаа маргааш нь сайжрахгүй. Гэхдээ ядаж тэр багш энэ тэнд хүмүүстэй ярихдаа ч гэсэн гадны оронд ингээд юм байлээ. Бид бас юм болох хэвээр. Өдөөгийн багш гэж өөрийгөө таагаулж болохгүй. Гэт нэг ийм чиглэлийн юмнууд бас хийгдэж байгаа болов гэсэн юм байна. Тэгээд яг та яг үдсэн харсан гоё байгаад дээрээ зургийг аваад пост болгоод нөгөө ирч чадаагүй бос багш нартай бас ингээ хүргээрэй гэдэг байхгүй. Тэгэхгүй болохоор ингээ тухайн үедээ аягүй гоё ингээ мэдрэмж авцсан. Сарын дараа бараг намайг танихгүй болж байгаа байхгүй. Юм солонгос ирээл энд нөгөө стресстэй ажиллагаа буцаал яваад орцсон те. Тухайн үедээ бас сайхан байсан. Тийм зүйл ажиллагдсан. Ерөнхийдөө хоёулынгийнх нь яриа бас аягүй гоё өрнөөн явж байна. Өрнөөн болоод явж байна. Тэгээд яг төгсгөлийн хэсэг ер нь бол төгсөж байна. Тэгээд энэ дээр болохоор ер нь энэ салбартаа ажиллаж байгаа багш нартай, удирдлагуудтай тий энэ хүмүүсүүдтэй хандаад гоё уриалга хэлээч. Манайхаа энийгээ ингээд өөрчлөөд тий бидэрт бас ийм давуу тал байна. Одоо олон орн одоо солонгос ч юм очиод үзэхэд бидний хувьд бол бас манай захирлууд бидэрт ийм давуу тал байна. Гэхдээ энийгээ ингээд хамгийн ойрхон хугацаанд сайжруулчвал бидэрт бас боломж биш шүү гэдэг талаас нь тагнаас уриалга хэлээч гэж хүсэж байна. Тийм яг нь ер нь бол бидний гадаад харилцаа сайжраасаа гэсэн бодолтой байж байгаа. Тэр нь технологиор дамжуулна, сургалтаараа дамжуулна ямар нэгэн байдлаар. Тэгээд төр хувийн хвшлэл хамтарснараа бас давуу талууд их гарч байгаа. Яг сумын сургууль солонгос руу туршлага судлах гэж явах нь бас тийм ч олон биш гэж яг би зүгээр харж байгаа байхгүй. Гэхдээ зүгээр нэг компани одоо шалгалтын систем юм уу, элемент системийг сонгоснороо сургуулийн гадаад харилцаа сайжраад яваад нэгэн байдлаар сургууль дээр сайн үр дүн гарвал бас төвхтэй болов гэсэн бодол байх. Тэгээд урам зориг аваад дэлхийн иргэн бэлтгэж байна гэж бодоод манай багш нар хүүхдүүдтэйгээ ажилласаа гэсэн бодолтой байж. Улаанбаатар руу улсын их сургуульд оруулах гэж тухайн хүүхдүүдийг та бэлтгээгүй.
олон улсад Монгол улсыг одоо төлөөлөд авч явах инженер болох тэр олон сайн хүмүүсийн үндсэн гоё суурь зөв дадлын яг 10 жилдэн тэр анги дасан багш шил орж байгаа багш нар дэлхийн иргэн бэлтгэж байгаа олон улсад гарах сайн хүмүүстэй гэсэн юм майндсетээр хандах юм бол бас бид илүү гоё санах сайн үр дүн хүлээж ич магадгүй мэн гэсэн бас бодолтой байна. Тэгээд болж өгөл бас бодлогоор орон нутгийнхаа удирдлагууд бас дэмжижээ. Өөрөөсөө боловсрол номер 1-тэй явах хэрэгтэй. Боловсролтой маш их зардлыг хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Солонгос улсын хувьд нийт улсын төсвийн бараг 27-оос 30%-ийг боловсролтой оруулж байна. 1-ээс 12-ийн бүх хүүхдүүдийн хоолойг хөтөлбөрөөр өгч байна. Одоо хүүхдийн сурах таатай нөхцөл бүгдийг хангаж байна. Тэнд хамгийн сайн сургуулийн хамгийн өндөр оноотой хүмүүсийг багш болгож авч байна. Хамгийн сайн ёс зүйтэй. Тэгээд багш болсон хүн өөрөөрөө тэрүүгээрээ бахархаж байна. Тэгээ очингуудаа энэ төрийн та одоо Солонгосын багшид улсаас нь өгдөг ямар нэгэн одоо нийгмийн талаас нь тусалдаг одоо байрны урьдчилгаа чи одоо манайхан тийм асууж байгаа байхгүй юу? Эсвэл ямар нэгэн халамж эрүүл мэндийн үйлчлэгийн тийм байна уу гэсэн чи үгүй би төрийн албаагч миний тэтгэвэр ямар ч асуудалгүй тэтгэвэр тогтоодно. Энэ төрийн албаагчны одоо миний хувьд одоо өөрийнхөө ирээдүйдээ баталгаа болж байгаа зүйл бол миний тэтгэвэр юм а гэсэн хэлж байгаа байхгүй. Түүнээс ч тэр цалин бүл рүү яаж цацуулах миний хувийн өөр асуудал. Би усаас юуч нэг хэсгүү. Гэхдээ би сайн Солонгос иргэнийг бий болох хэвээр гэд мэрэгчлэрээ барахсан байдал. Тэгэхээр яг гэхдээ манай улсад мэдээ цалингийн үнэлгээ бага байгаа нь үнэн. Бид нар нэмийгээд улсын төсөв өгөхгүй байгаа нь үнэн. Тэгэхдээ баг гэж голтгүйгээр ингээд бас тийм урам зоригтой багш нар маань ажиллаасаа. Тэгээ сургууль дээр байгаа тэр технологиудаа илүү сайн ашиглаасаа. Бас багш нар ч гэсэн өөртөөхөө гадаад хэлийг сайн сураасаа. Багш нар өөртөөхөө эрүүл мэндийг бас сайн анхаардаг байгаасаа. Гэсэн ийм зүйл хэлээ. За маш их баярлалаа. Монголын боловсролын салбарт те зөвхөн цахимдалтгүйгээр соёлын хүмүүсийн одоо хэрэглээнд нь үнэлгээнд нь боловсролын чанарт ийм өмтэй хувь нэмэр оруулж ажиллаж байгаа танд болон танай баг хамт олон бас өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөё. Маш их баярлалаа. Урьж оролцуулсан танд бас дахин баярлалаа. За тэгээд энэ манай подкастэнд оролцож байгаа хүмүүсүүдэд бид хэд Майдрын буудаа гэдэг ийм гурилыг өгч байгаа. Бүхэл бүрийн гурил. За энэ гурил маань бол эх орны хөрсөн дээр ургасан, Япон технологиор хийсэн. Гол нь нөгөө буудаага тэрэмдэхдээ чулуун тэрмээр тэрэмдсэн учраас нөгөө аминд ийм нь бол алдагдаагүй юм буудаа байгаа. Тэгээд энэ пент бас билээ. Чөө баярлалаа. Одоо дахиад асууна. Айгу тодорхой байх хэрэгтэй. Энэ буудаа одоо шин хичээл нь ямар байх? Энэ хэрэгснээр яах юу гэдэг чинь. Яг давуу тал нь. Давуу талын хувьд болохоор чинь эрүүл мэндийн гурил гэж явж байгаа. Ер нь бол нөгөө монголчуудын ихэнх үндэсний одоо хоол хүнсний хэрэглээнд бол гурил айгу өндөр байр суурьтай явж байгаа шүү дээ. Тэгээд сүүлийн үед хүмүүсүүд нөгөө цагаан гурил гэхээсээ илүү бүхэл бүрийн гурилыг хэрэглэж байгаа. Энэ нөгөө холестерин, эрүүл мэнд гэдэг олон зүйлүүдэд гурил маань өөрөө шин тэжээлтэй байж ич бидний үндсэн хэрэглээнд шин тэжээлтэй бүтээгдэхүүн орж ирж эрүүл мэнд маань урт хугацаанд ашиг тустай байна гэдэг утгаараа энэ гурилыг бол хийсэн байгаа. Майдрын буудаа гэдэг нь компанийн нэр юм. Тийм. Майдрын буудаа гэдэг компани. Бүхэл бүрийн гурил. Тэгээ Япон ханзаар бичсэн нь Япон технологиор хийсэн. Тийм. Тийм илэрхийлж байгаа юм шүү дээ. Окей, баярлалаа. За баярлалаа. Ирсэн маш их баярлалаа. За амжилтсаа байна. За яригээд үлдсэн сэдв үнцэг энэ төр байна нөхөө. Үлдсэн сэдв үү? Дахиад бид нөгөө Солонгосын нөгөө сургагчийг үйлдвэрлэдэг компани дээр асуусан байхгүй юу? Сая 3 сард дагуулад байгаа. Саяны угаар биш өмнө нь өмнөх 3 сарын нөгөө 2 дугаар үеийн амралтаар дагуулж очиод бас нэг 100 орчим багш боловсролын газрын дарга төлөөлөд очиод үзүүлж. Тэгээ Солонгосын сургагчийг үйлдвэрлэдэг компани үйлдвэрийн байр нь манай стадионыг 13 дахин нийлүүлсэнтэй адилхан хэмжээний тийм агуулгатай. За тэгээд өнөөдрийг хүртэл тус компани нь 29 мянган ширхэг ном гаргасан юм байна. 29 мянган өөр төрлийн ном гаргасан. Гаргасан ном болгоно нь 50 сая ширхэг зарагдсан юм байна. 50 сая ширхэг бүрт амраагүй. Тэгээд тэр нөгөө номын компани үндсэн түүхийд нь номын зохиогчд нь байд. Тэ. Тэнгууд айгүй олон ингээ бестселлер болсон ингээ зохиолчдороо гаргасан үзэсгэлэн байж байгаа байхгүй. Тэгээд зохиолчтой даалгавар өгж байгаа байхгүй сургагч гэдэг. Тэгээд яавал Солонгос хүүхдийг богино хугацаанд тэр нөгөө тухайн хэцүү хүн толголтыг авах вэ гэдэг даалгаврыг өгдөг. Тэгээд ном зохиолуулдаг гинэ. Тэгээд номынхаа үзэсгэлэнгээр нь явж байгаа байхгүй. Тэгсэн чинь айгүй сонирхолтой хөөрхөн номнод байгаа. Номынхаа нэр нь 1 сар гэдэг нэртэй ном. 1 сар. Тий, 1 сар. Тэгээд тэр номыг 1 сард үзэх хэрэгтэй гинэ. Бага ангийн хүүхдүүд зориулсан. 1 сарын турш үзэл дуусчих хэвээр. Гүү, 1-р сар байхгүй одоо зөвхөн January 1 сар гэсэн нэртэй. 1-р сар хаа. Тэгээд зөвхөн 1 сар тэр номыг дэлгээд
1 сарын 31-нд магадгүй дуусах хэрэгтэй юм байхгүй. Бага ангийн хүүхдэд. Тэгэхээр 1 сард Солонгос улсад одоо өвөл болдог те. Өвөл болохоор цас ордог, ийм юмтай тичээнд ордог, өвөл болохоор манай орн ингэдэг тэгдэг гэдэг юм танин мэдхэн чиглэлийн юм. 2 сар болонгууд 2 сар Солонгос улсад ийм болдог, ийм тэмдэглэлт баяр ордог, цагаан сар болдог ингэдэг тэгдэг. Тэгээ 12 сар. Ингээд 12 сард тухайн одоо улс оронд юу болдог талаар ингээд бүгдийн сайхан бичсэн. Тэгээ яг 1 сарын ном уншчихгууд 80 сард ийм баяр болох юм байна, ингэх юм байна, тэгдэм юм ингэдэм юм ингээд. Яг зэрэг яваад байгаа учраас илүү сайн амар сонирхолтой байгаа байхгүй. Тэгээ үдсэн юм хүүхдүүд нь гэрте очиод хүүхдүүдтэй аав ээжтэйгээ ярьчихаар. За тэгээд тэгсэн чинь дахиад 90 оны ихээр бага ангийн хүүхдүүдийн математикийн хичээлийн сургачиг гаргасан юм байна. Тэгээ гаргасан сургачиг дээр нь гэрийн даалгавар өгдөг. Гэрийн даалгавар өгөнгүүд нь хүүхдүүд нь гэртээрээ давааж яасан асуудаг. Тунгууд наав ээж нөгөө бодлогын бодож чадахгүй болонгууд ингээд эцсийхэд өөрөөсөө ингээд гимшиг сэтгэл төрсөн ингээд бүгдээсээ ичих. Тийм шүү дээ. Тий. Тунгууд нөгөө аав нь мэдхгүй болонгууд нь хүүхдүүд нь нөгөө аав ээжтэй итгэлгүй болох мэдрэмж бас төрж ийн гинэ. Та ч сайдлахын сургууль сурсан биз дээ. Тэгээ яага энийг одоо мэдэхгүй байгаа юм бэ ингээд хэлэхгүй болоод тунгууд тэрнээс хойш эцэг эхчүүд нь номын компани санал болгоод хүүхдийн бага бодлогыг эцэг эхчүүдэд зориулсан тайлалтай болсон юм ном гаргаж өгөөч гэгээд. Тэгээд ямар ч ном гаргасан эцэг эхчүүдэд зөвлөн тусах ном гаргаад тэгээ аав чинь ингээд даалгавар өгөнгүүд нөгөө номоосоо төрүүлж чаж өөртөө ингээд бэлтжээд тэгээ хүүхдүүд асуунгууд өвөө наа чи амархан ш таав нь 20 жилийн өмнө 3 дугаар ангид надад чинь авгүй амархан боддог байсан ингээд хүүхдээ зааж өгч байгаа байхгүй. Тэнгууд ингээд эцэгтэй итгэл нэмэгдэн багш ачаалтайгаа буурна. Тэгээ гэрийн даалгавар хийх хугацаа ч гэсэн ингээд багасна ингээд айгуу сайхан эерэг үрдэн үзүүлсэн гинэ. Тийм шүү дээ. Тийм гарлаа гэдэг. Тэгсэн чинь тэр компани юу болсоор байгаад одоо юу болсон бэ гэсэн чинь Солонгост бүх одоо айл өрхөд хамгийн багадаа 200 номоос бүрдсэн номын сан байдаг гэж. Айл болгонд 200. Айл болгонд. Тэгээд хүүхдүүд нь тэр номоо уншаад дуусчтай юм байна. Тэнгууд дахиад дараагийн бот номууд авд юм байна. Тэгээд дууссан номуудаа ингээд дахиад зард юм уу, хайд юм уу ингээд ямар нэгэн байлаа боловсруулдаг. Тэнд ерөөсө Солонгост гэртээ зургт үздэг, YouTube үздэг хүүхд ер нь байдаг юм байна. Дандаа л ном уншиж байдаг. Бүх төрлийн чиглэлээр. Шинжлэх ухаан, дэлхийн түүх, соёл юутай холбоотойгоор. Тэгээд ном уншсаар байгаа дасгацсан, сургуулийн номын сан ч гэсэн хүссэн ном хүссэн хэмжээр байж идэг. Тэгээд хэвлэмэл номонд явсаар байгаад одоо яг сүүлийн үед нөгөө цаасны зардал өндөр болсон учраас цахим сүртэй шилжчихсэн. Тэгээд манай гаргасан бүх номуудыг та цахим сүртэй үзэж болно гэд нэг таблет барьсан. Тэнд манай бүх номнууд байна гэд. Тэгээд 25 оны шин тренд гарсан номоо танилцуулж байна. Lingo City гэд Metaverse сүртэй англи хэл сурах ном. Metaverse сүртэй англи хэл ном. За тэгэнгүүт энэ юу гэсэн үг вэ гэсэн чинь явал хүүхдүүдийг бага насны хүүхдүүдийг сонирхолтой байдлаар англи хэл заах уу гэж маш олон судалгаа хийсэн юм. Эрдэмтдийн багтаа хамтарсан судалгаа хийж агаад за тэгээд тэр саний номыг гаргаж авсан. За шууд ярих юм бол ийм ном руу оронгууд аватар ингээд би өөрийнхөө дүрийг сонгон заяа. Дүрийг сонгохдоо мэрэгжлүүд байж байгаа. Таксины жолооч, тоогооч, үсчин ингээд нэг 50 орчим мэрэгжил байж байгаа. За би таксины жолооч сонгочихж байгаа байхгүй миний дүр таксины жолооч. За тунгууд хажуудаа ингээд гүлэг юм уу, муур юм уу тийчих үг гэж байгаа байхгүй. За ингээд би гүлгөө сонгочихно. За тунгууд аль хотыг сонгох вэ гэдэг дэмээ сонгож байгаа байхгүй. Тунгууд Лондон юм уу, Нью-Йоркт юм уу, эсвэл одоо Австралид ч гэдэм. За тунгууд ингээд би Лондон сонгочихж байгаа байхгүй. За тунгууд Лондоны түүх гудамжаар би ингээд Лондоны хар кабин жолооч болцсон. Хажууд миний нохоо гүлэг суудсан явж байгаа байхгүй. За тэнгуутаа ингээ би гүлгийгоо ингээ суу бос гэдэг ингээ ихтэй намайг сургана бас sit down тий амтантай яаж харьцах уу гэдэг англи хэл зааж өгч байгаа байхгүй. Тэгээ манай нохоо үсч ин гингууд ингээ тэжээр амтаа үсэж байгаа илэрхийлж байгаа байхгүй. Тэгээ амтандаа би хоол авч өгье гингууд тийм виртуал зоостой заяа. Тэгээ миний зоос ингээ одоогоор байхгүй. Тэгээ би таксинд суух юм бол миний зоос нэмэгдэнэ. Таксинд яваад хүн аваад. За тэгсэн чинь таксинд явж нэг хүн гар өргөлөө. За тэгвэл гар өнгөтэй ингээд Лондонд ирсэн би одоо эндээс ирсэн жуулчин байна. Booking Game-ийн орд орох гэсэн юм гэж байгаа байхгүй. Тунгууд би эзэж яг Лондонд очиж үзээгүй. Тэгвэл Booking Game-ийн орд ингээд яг виртуал байдлаар Лондон хотыг ингээд метаверсээр оруулсан. Тунгууд ийм битэдэн блок яваад наваа баруун эрэг ингээд зүүн эрэг гэдэг нөгөө нөхөрчилэн маптай харуулна. Тунгууд таанд ийм годомж үт юм байна. Лондон аяа хажуугаар би ингээд өнгөрч байгаа байхгүй. Таксинд суусан нөхөр нь надтай англиар generative AI-аар ярьж байгаа. Чи хаанаас ирсэн бэ гингууд би Монголоос ирсэн. Гэхдээ би Лондонд такси ярьж байна гэж байгаа байхгүй. Өө Монголын одоо алдартай хоол нь юу вэ чи тийм ингээ надтай тухай удаа ярина. Би одоо Лондонд хэд хоногийн өмнө ирлээ. Өнөөдөр ийм үзэж чинь гээд нөгөө хүнтэйгээ ярих дадлыг өгнө. Тэгээ би таксигаа барина. Тэгээ яг Booking Game-ийн ордны харалтаа тэр нь ямар нэртэй годомж байдаг тэрнийхэн гадаа зогсно. Тэгээд надад ингээ виртуал зоос өгнө. Хүнээ буулгана, зоос дүүрэн болонгууд нь зоосороо би амтнаа бисквит авчих юм уу амтны нохондоо гүлхтэй ингээ би хоол сонгож байгаа байхгүй зайц авчих уу. За ингээд зайц авч өгнө манай нохоо happy байгаагаа илэрхийлнэ. Өөстө good boy те. Амтнаа би бас нэг нэр өгчөж байгаа байхгүй. Hi check одоо ойлоо хаашаа явах уу гэл дахиад нэг хүн такси яриад явж байгаа байхгүй. За ингэснээр юу гэсэн үг вэ дараа нь би гадаадад очингуудаа
аль нэг газар руу явах гэсэн юм аа гээд наад захын такси ярих юм бол нийтийн тэрээр явах хилтгтэй дуусч байгаа байхгүй. Одоо яг тэр сешн дээр би ажиллаж сурснаа. Дараагийнх нь ингээ өсчин гэдэг мэрэгжил би сонгоцож байгаа байхгүй. Дэмээсээ гарангуутаа. Тунгууд дахиад нэг өсчин газар би өсчин боллоо. Нэг хүн орж иж үсээд асуулъя. Тунгууд одоо баруун зүүн талын спорт хайлмыг нарийн уулаар аавн те. Дуусныхан дараа вакст нь ингэж угаан тэгж харчлана. Одоо би хальтмал тэлтэй гэсэн тийм хэлэг байхгүй байгаа байхгүй надад. Зөв нэг зураг үзүүлэлийг энтэй адилхан болгоод өгөө гэхээр сэтгэхгүй байгаа байхгүй. Тунгууд энийг хаач гэж энийг нарийн энийг хүснээсээс гэж хэлнэ. Энийг нарийн уулаар ингэж аавна. Тэгээд яг тэр нарийн хэллгүүдийг засангаа ингээд би тэр юм дадлыг суугаад үсээд асуусан хүн надад зөвхөн зоосоог нь би гүлгөөд ич. За ингээд бүтэн семестрийн турш миний гүлэг анх 3 сартаа жоохон байсан бол хүүхдүүд гүлгэндээ хоол авчихын төлөө тэнд толгойг тоглож байна. Тэгингээ хилээ сурч байна. Тэгээд эцсийн үр дүндээ гүлгэнж том болцсон, миний хэлж сайжирсан, миний чадварууд дахиад сайжирсан байдалтай. Тэгээд дараа нь рестораны тоогооч болж байгаа байхгүй би. Тэгээд хэрвээ зоос олж чадахгүй, ярилцаж чадахгүй байсараагаад үлдчих юм бол нөгөө гүлгэн өгчихнэ шүү дээ. Би бараг ирэх гээд байгаа байхгүй. Гүлгэн турхаа бол ингээл муурны нүд хараалал тий. Тийм тэгэхээр нь тэгээд тэрнийхээ төлөө ингээд бүр айгүй хэрэглээтэй суралцсан. Энд тэгээд сургагчийн компани байхгүй. Тэгээд тэд ингээд зохиосоор байгаа. Сая тэг авгүй олон орнуудад ингээд патент аваад тусгай зөвшөөрөл аваад одоо бүр хамгийн эргэлттэй толонгоос суралцах. Тэгээд эцэг эхчүүд бүр хичээл хийдэг бас хүүхэд нь гүлэг тийчих гээд тэг хэлээ сурч ингэж байгаа байхгүй. Хэл хоёрт нь гүлэг тийчих нь номерлогт орсон байгаа байхгүй. Мотивацсан. Тэгэл ямар ч эцсийн эндээ өгч сурч чинь. Тийм. Тэгээд давхар аялах тий дотроо ингээд аялах нь бас хүүхдүүдэд ингээд гадны оронд. Дунд дараа нь ч би такси ярьчингуудаа дараа нь магадгүй Лондонд очих юм бол тэдэн блок яваад ийм байгаа. Гэт би ингээд орон зай мэдрэмжтэй болоод төгсөж байна. Тэгээд тоогооч болж байгаа байхгүй. Тоогооч болонгууд те стейк захиалын medium well болгон те. Тэгээд бид ийм даргалга ийм fine ингэж явна. Гингод хоолны захиалга би яваа сурчиж байгаа. Тэгээд яг medium well гэдэг нь юу гайлаад байгаа те. Стейк яг яаж хийв. Тэгээд нарийн ногоонуудтай те халуун ногоо би. Тэр 50 мэрэгжил нь бол ер нь бүгд яг амьдрал хэрэгдэг л мэрэгчлүүд байгаа байхгүй. Тэгээд амтай имийн санч болдог ч юм, эмч болдог ч юм ингээл явах юм биш те. Тэгээд концепт нэмэр сонирхолтой байгаа ч те. Тийм байна. Яг нөгөө тоглоомын аргаар хүүхдэд хичээлийг заах гэдэг одоо шинэ юм онолч гэх юм уу тренд үүсгэж байгаа шүү дээ. Тэгмээ тэрийг яаж хэрэгжүүлэх хүмүүс юу гэсэн мэдэхгүй байж. Тэгсэн чинь тэр хамгийн зөв нь ингэж байна. Сургалтын дээр short term memory гэж байна. Тухайн ангид хүүхд юм сурах юм бол тухайн өдрөө бол санана. Гэтэл маргааш нөгөөдөр 7 хоногийн дараа асуухаар мартчихад байгаа байхгүй. Тунгууд яавал мэдлэгийг урт хугацаанд хүүхдийн тархинд үлдээх үү гэхээр тэр long term memory-г хүүхдийн юунд суулгахын тулд нөгөө generative AI-ийн давхар ажиллаж байна гинэ. За тунгууд дахиад би 7 хоногийн дараа дахиад би өөр хотод такси ярьж болно шүү дээ. Тэгсэн чинь таксийн цуусан нөгөө нь ярьж байгаа байхгүй. 7 хоногийн өмнө нөгөө Монголд бороо орох чинь гэсэн одоо тэр чинь яасан бэ? Гэт миний 7 хоногийн өмнө систем дээр ярьсан яриаг буцаагаад надад сэргийн сануулж байгаа байхгүй. Тэгээд тэр өдрөө одоо өөр нэг үгийг заажсан бол тэр үгээ 7 хоногийн дараа дахиад баттгаж асууна. Намаа яг мэдэж гин үгүй юу? Чиний дуртай хоол чинь юу вэ гэд 7 хоногийн давтамжтайгаар яг өмнөх 7 хоногийнхаа үдсэн юмнуудыг энэ удаа энэ 7 хоногийн дүр нь надаас систем өөрөө ингээд ари өөр агуулгаар асууж бас. Өөр талаас нь асууна гэсэн. Оо ямар. Зүүн байгаа шүү дээ. Тунгууд чинь тэгээд хилдэж сурч чинь тэгээд толомоос тоглолч чинь тэгээ бүр найдвартай. Тэгээд ирэхээр чи одоо жинхэнэ нөгөө багшиг орлно гэдэг чи одоо бүр тэнд утгаараа хэрэгжиж шүү дээ, тий. Байж болж байгаа байхгүй. Яг л явсаар хагаад нэг шалгалт аваад энэ өгöd байна уу гэдэг нь шийдэж. Багш нь бол яг тоглоомоо яаж хийж юм давтамжтай хийж чадчих юм уу? Одоо гэдэг өгүүлбэрийн бүтц хийдэг онл тал руугаа л туслаж явна. Тэгээд AR суурьтай бас нэг ном гаргацсан байгаа байхгүй тэднийх. Тэгмэд одоо манай улсын хэмжээнд идэвхтэй персон заах га сургууль болгон таблет компьютер авсан байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр таблетыг тийм AR-тай ном хоёрыг хослуулад бас нэг контент хийчих. Байлан шинжилгээ ухааныг хүүхдүүдэд таниулах гэсэн. Аюул сонирхолтой. Тэгмэд одоо би танаас асууя. Салют шүү дээ. Firefox бууддаг. Салют. Тийм ажиллахыг та надад тайлбарлаач. Энэ яг арга нь юу болж байгаа? Мэдээгүй шүү дээ. Мэдхгүй тий. Би ч гэсэн мэдхгүй одоо манай 10 жил заасан юм уу бас би мэдхгүй байгаа. Заасан захтай тэгээд санахгүй болчих гэдэг мэдхгүй юм. Тэгсэн чинь салютын ажиллагааг 5 минутанд хүүхдүүдэд концептыг ойлгуулчих. За тэр тэгсэн чи яад юм бэ гэсэн чинь ингээд динамит гэдэг нэг бодис байгаа тий. Динамитаас би 5 грамыг авлаа. Холоор гэдэг бодисоос 5 грамыг авлаа. Энэ хоёрыг хооронд нь оруулаад уралд оруулах юм бол шар өнгө гард юм байна. Шар. За тунгууд дахиад динамитыг дахиад химийн өөр нэг одоо кальц гэдэг юм уу сод ч гэдэг юм уу уруулангууд ягаа ногоогуулаа өнгө гард юм байна л та. Тэнгууд ингээд тэр ингээд виртуал сүртээр динамитаа авлаа. Би өөр нэг яг химийн нэршлүүд байж байгаа хооронд нь холонгууд өнгө гарангууд хүүхдүүд эндээс ийм өнгө гард юм байна гэд өнгө ойлгочихж байгаа байхгүй. Тэнгууд ингээд цацарч байгаа хэлбэрүүд шүү дээ. Спираль хэлбэртэй цацрах юм уу шууд туушаад ганцхан удаад хэлбэрх юм уу гэдг нь өөрөө дахиад энэ нөгөө савлгаанаас амарч байгаа юм байна л. Тэнгууд савлгаануудаа ингээд тавьчихсан.
Тэгээд ингээд саяныхаа ойлголтыг хүүхдүүд 1 минутын дотор өглөө за одоо солонгийн 7 өнгөөр спиралдаж асдаг салют хийн үгингууд тэр програм дээр хүүхдүүд эхлээд энэ өнгийг ийм грамаар энийг ингэн граммын хэмжээ нэмэгдэх тусам хэр удаан агаарт одоо өнгөнд тод хардах вэ гэдэг шийдчихэж байгаа юм шиг байгаа байхгүй. Тэгээд хүүхдүүд ингээд золоо тэгээд симуляц дээр старт гэдэг дарангууд миний хийсэн салютууд тэр таблетэн дээр цацаж харагдаж байгаа байхгүй. Юусе ингээд ойлгочтой. Тэгээд гүн зүрийн сурыг гэвэл дараа нь өөрөө сурд юм байгаад. Ингээд маш сонирхолтой байдлаар хүүхдүүдэд шинжлэх ухааны танин мэдхүйтэй ойлголтуудыг өгөөд аль болох тэнд дандаа инженер болъё гэсэн хүүхдүүд их төрж байна. Тий. Нарийн өнөө учир шалтгааны мэдж байгаа учраас сурах мотивац нь эхлээд тэгээд тэр нөгөө томьёо момьёо гэл янз янз юмуд нь арай утга учиртай харагдаад эхлэнгүүт хоосон сэж болчихно гэсэн үг шүү дээ, тий. Харин тий. Тэгээд сурчингууд би ч дараа нь хязгаарч бараг насан туршдаа би солиотой ажиллахыг хүүхдүүдэд өөр хүмүүс ярихад ингээд бэлэн болчихж байгаа байхгүй. Аюул сонирхолтой талаас сурцсан. Ерөөсөө мартахгүй те одоо ч ярь явж штэ. Тэгэхээр чиний айгүй амар нөлөөтэй байна гэсэн үг шүү дээ тэр сургалтын агуулга контент. Тийм баг. Тэгээ яг эцсийн үр дүндээ яг LMS гэдэг юм одоо энэ технологийн компаниуд гэж хэлэхэд боловсрын салбарыг бол мөнгө гэж бити хараасаа нэгдүгээр боловсрол бид нар нийгмийн хариуцлагын хүрээнд энэ салбар руугаа чиглэсэн маш олон ажлуудыг бас хийгээсэй гэж бодож чинь бас компаниудаа бас уриалмаар байна. Давхар нөгөө талдаа би бас одоо өнөөдрийг хүртэл намайг бий болгосон олон багш нарын бүтээгдэхүүн баггүй. Миний багаангийн багш, дундаангийн, халхангийн надад гадаалал зааж ирсэн Солонгос их сургуульд олон багш нарын сайн бүтээгдэхүүн учраас би аль болох багшийг бас одоо багш руу чиглэсэн, хүүхдүүд рүү чиглэсэн, боловсрол чиглэсэн өнгөрсөн хугацаанд би зөндөө олон хүмүүсээ сайн сайхнаа авсан бол одоо буцаагаад боломжоор энэ боломжуудыг хүүхдүүдэд багш нарт бас өгөх юмсан гэсэн зүйлийн бодолтой байж. Тэгэхээр яг боловсрол маань ихэндээ яваасаа мэдээж яг бизнесийн байгууллага ашиг орлого олох хон тэр үз та тэгтээ хүн удаа яваасаа гэсэн ийм зүйлсийг бас бусдаа уриалмаар. Баярлалаа. За баярлалаа. За ерөнхийдөө гайгүй